Сайн мэцхан уу та бүхэн зориулаад саяхан нээлттэй хийсэн миний хайрт дайсан гих бүр маш хөөрхөн киног ярьж өгөхөөр бэлдээ сууж байна. Та нарт ч мөн адил таалагдана гэж найдаж байна. 2009 он Ханкук их сургалтын танхимд нүдний шилтэй даруйхаа нэгэн охин Сужун. Тэр бол нэлээд хичээнгүй сурагч. Хичээл таран шүхрээ авах үеэрээ дээр нь сараачсан болохыг анзаарна. Ойролцоо сууж байсан ангийн хоёр охин хоорондоо тэр мөнгөгүй, ээжгүй, танилт таалж байхгүй, юу ч хийж чадахгүй гэж хоорондоо инээлтгэх харсан манай хүн тэдэн рүү дөхөж ирэн чи мөнгөтэй ээжтэй байж болно гэж хэлснээ дасгалынхын дэвтрийг аваад цонхоор шидчихдэг. Нөгөө охин нь тэсэлгүй очиж зууралдахад чи намайг дийлэхгүй. Эннийхээ оронд гарч дэвтрээ аваач норлооштэй гэснээ гараад явчихдаг. Манай хүн гадаа гарч ирэн цоохор ирээн болоод урагдчихсан шүхрээ дэлгэн алхаж байхдаа нь урдаас нь нэг хүүгэн гараа даллан очихын завдалгүй өөрөөхөн гүгээд оччихдаг. Ингээд манай хүн чихвчээ зүүн эмпигээ сонсоод цааш алхана. Шүхрэн дээр нь ядаргаатай бэг Сужун гэд биччихэж дотроо би энэ хорвоод ганцаараа биш дэлхийн хаана ихтэй намайг гих хүн байгаа магадгүй миний анхны хайр гэж мөрөөдөн алхасаар гэртээ орж ирэхэд нь өөрийнх нь ганц дүүн видео тоглоод сууж байдаг. Манай хүн дүүдээ их халамжтай их чинь гэрийнхээ бүхий л ажлыг хийдэг. Аав нь хоёр хүүхдээ тэжээхийн тулд өдөр шөнөгийн ажил хийн. Харин ээж нь нас барчихсан. Ингээд Сужун өглөөс ирэхэд нь дүүгийнх нь болохгүй гэсэн чимээнээр айгаад очтол шүнжин тоглоод суучихсан байдаг. Чи юуны тулд ингэж байнга тоглодог юм бэ гэд өглөж байсан чинь аав нь чимээнээр нь сэрсэн бололтой гарч ирээд тэр хоёрыг харахад манай хүн дүүгийнхээ үсийг тугаар нь зулгаагаад хайчхаж аав нь бүр дассан бололтой буцаад лүрэн лугаа орчихлоо. Манай хүн дүүдээ өглөж байснаа чи тоглохгүй байж болдгүй юм уу гэхтэн би заавал ялж төвшин ахих хэрэгтэй. Тэгхгүй бол үеийнхэн май намайг дорд үзэн штэ ихчээ гэхтэн манай хүн миний дүүг дорд үзэн гэснүү гэснээл өөрийнх нь оронд суугаад шүнжин тоглоод үүр цайлгачхаж тоглоомын үеэр Сужун эдгээгчээр сонгогдсон. Дүүдээ 3 өдрийн дотор заавал төвшин ахиж өгнө гэж амлан тоглоомн дотроо бүр орчихно. Даалгавраа биелүүлээд явж байх үед нь гинэт чон гарч ирэн түүн рүү дайрах яг тэр мөчөд өөр нэгэн тоглогч ирснээ түүнийг аварчихдаг. Харлуу 77 төвшний чадварлаг тулаанч манай хүн хичнээн намайг аварсан ч гэсэн миний талбайд юу хийж яваа юм бэ гэж маргалдаж байснаа өөрийгөө 19 настай гэж хэлэн түүний насыг асуухад 22-тоо гэж танилцуулж дуусаагүй сүрэг чон тэдэн рүү дайран манай хоёр гар нийлснээр бүгднгийн устгаж чадна. Ингээд энэ хоёр улаан чоны хүртэл устгаад цаашдаач гэсэн хамтхаар болж манай хүнийг багийн гишүүдтэйгээ танилцуулдаг. Сужун дүүгийнхээ айдаагаар тоглодог учраас бүгд л түүнийг эрэгтэй гэж боддог байсан ч өөрийгөө эмэгтэй гэдгийг нь хэлэн гүзээлцгэн хочдоо болоод авчихлаа. Ингээд л энэ хоёр маань энэ мөчөөс хойш өөрийн эрэхгүй нэгэндээ татагдан өдөр шүнгээл чаталдаг болсон. Тоглоомын ертөнцийн уулзах үеэрээ харлуу өөрийг нь ээжээ алдсан, аав нь завгүй, мөн дүүгээ асрах гэж өөрийгөө хайчихсан гэдгийг нь сонсоод тэгвэл чи чамд хэн санаа тавина гэж үүнээс хойш би чамд хань болох болно. Гэхдээ манай хүн бүр чин сэтгэлээсээ баярлана. Яг л өөрийнх нь мөрөөдөж байсан хэн нэгэн нь гараад ирсэн мэт харлууг бас айлын ганц гэдгийг нь сонсоод энэ хоёр цаашид нэгнээ түшэлцэн хань болохоор шийдцгээдэг. Нэрийн зүйл мэдэх харлуу бол Сужуны анхны хайр нь. Доглон холын зайнаас удаан харилцсны эцэст тэд тоглоомын багийн бүрэлдэхүүнээрээ уулзахаар болдог. Хамгийн ихэнд нь багийн өөр эмэгтэй гишүүн нь дараа нь орж ирэх хүнийг хараад сэтгэл түгшин хүлээж байтал харлуу биш. Дараагийн хүн нь ч бас биш байх ба. Багийн бусад гишүүд нь өмнө нь уулзаж байсан ч харлуу ганцж удаа ирж байгаагүй. Гүзээлцгэн чамааг байгаа болохоор ирж байгаа байхаа гэж байтал гаднаас нэг залуу ороод ирдэг. Өөрт нь нилээн таалагдсан бололтой. Босч ирэн инээмсэглэхэд араас нь жоохон боцаан гараад ирдэг. Өөртөө бүр мангар итгэлтэй. Би бол харлуу, харин чи гүзээлцгэн байх нэ гэдэл. Манай хүний хувьд бол тэгтлээ хүлээж төсөөлсөн залуу нь дунд сургуулийн сурагч байж тааран сэтгэлээр их Манай хүн багийн гишүүдтэй дунд сургуулийн сурагч гэдгийг бүр хилээчгүй байсан. Уур амьсгал нэг л эвгүй болж караокед орохоор болтол
Харлуу бол өөртөө итгэлтэйгээр орилоод л байх нь тэр. Бас солгоо хоолойтой гэж байгаа. Жаахан том харагдахаа зүүцэн байсан хиймэл үс нь унаад Сужааны дургүй нь хүрээд бүр тис чадалгүй гарч явж байхад нь Харлуу араас нь гарч ирснэ. Гүзээлцэг нь гуйж байна. Тийм ээ, би 15 настай. Чамайг шоолох байх гэд худлаа ярьчихсан юм. Намайг уучлаарай. Гэхдээ энэ нь яагаад чухал байх ёстой гэж нэр наснаас үл хамааран бид холбоотой байсан шүү дээ гэхэд нь тэнд цугларсан хүмүүс бүр дайжгүй шүү гэдэл орилолдоод байдаг. Цаадах чинь бид хувь талангаар учирсан Харлуугийн зүрхийг хүлээж аваач гэснээл өөрийн зөөж явсан зүйлтний нэгийг тайлаад үерхий гэхэд нь тэнд цугларсан хүмүүс тийм гэж хэлээж гэдэл орилолцгоно. Сужон, тийм ээ, нэр нас хамаагүй. Гэхдээ чиний оршин байгаа чинь надад таалагдахгүй байна. Хөлнөөс бүр толгой хүртэл айлгуу бяцхан тэнэг минь гэснээ манай хүн өсгийгөө унгаагаад түүнийгээ чавлгүй уурлаад явчихдаг. Гэртээ ирэн миний анхны хайр ийм байсан гэж үү гэдэл асгартлаа уйлнаа. За ийхүү цаг хугацаа 2024 онд шилжиж Сужон томоохон компанид дизайны багийн ахлагч хийдэг. Харин бидний мэдих Харлууг Жуён гэдэг томоохон компани захирлын ач хүү Харвардыг төгсөн Солонгостоо ирсэн учраас хүмүүс түүний төрхийг ч мэдэхгүй. Хамгийн гол нь имэн маш хатуу чанга хүн байх ба ач хүүдээ 4 хүртэл тогтоогоод өгчихсөн. Их дэлгүүрийнхээ борлуулалтыг 2 дахин өсгөх ёстойгийн захирлын судалд томилсон. Гэхдээ нэгдүгээр олон нийтэд үргэлж төгс харагдах ёстой. 2 өөрийн нэр хүндэд таалдах зүйл хийж болохгүй. Гэх мэт чанга дүрмүүдийг тогтоогоод өгчихсөн. Гэхдээ манай хүний доторх хүн бол яг л тэр 15 настай Харлуу. Амьд хөгжимд дуртай учраас нууцаар хувцас солин очдог газар хүртэл байдаг. Эмээгээс нь дуудлага ирэн дүрмийн дагуу хэлсэн цагт нь очих ёстой яарч явж байгаад санамсаргүй нэг машиныг мөрөгтөл Сужон байсан байж таардаг. Гэхдээ энэ хоёр маань нэгнийгээ хараад таньдаггүй. Жуян түнд нэрийн хуудасаа өгөөд асуудлыг дараа нь шийдчихээ яарад байна гэд явах гэтэл чи осол гаргачихаа зүхтах гээ юу? Чамд итгэхгүй байна гэснээ манай хүн хамт явж байсан ажлын залуудаа машинаа хүргэж өг гэж хэлэн өөрөө Жуяны машинд ороод суучдаг. Хэсэг хугацааны дараа эмээгийнхэн дуудсан газар ирэх ба тэр нь нэмлэг. Манай хүн араас нь дагж гүйж байгаад санамсаргүйгээр алдчихдаг. Харин Жуяны эмээгийнхэн дуудсан газар бол компани ажилтных нь оршуулах үйл ажиллагаа. Ач хүүгээ харснаа чи хоцорчлоо. Миний хүү нас барснаар чи сайхан боломжтой болсон. Цаашид компанийг өвлөж авахын тулд жижигхэн алдаач гаргаж болохгүй гэд бүр ихцэлж чардаггүй. Ингээд энэ хоёр цааш ороход ажилчны эхнэр нь тэргүүн ирсэнд баярлалаа гэдгээ хэлэн эмээ цаана байсан хүүгийг хараад "Ивээ минь арай л жаахан байна да" гэж өрөвдөхөд цаана байсан эмээ нь "Хэцүү байгаач бид даван туулах ёстой" гэдэл ачаа зоригжуулахыг харсан Жуён аав нь нас барах үеэр эмээ нь "Уйлахаа боль, чамд уйлах ч ирэх байхгүй. Чи л миний хүүг алсан" гэх дурсамжаа санана. За өнөөдөр бол Жуёны ажлын анхных нь өдөр. 20 гаруй жил танил байсан ерөнхий дизайнер Сингвон ийдэг байдлаараа бүсгүйчдэг өөртөө татдаг тэрээр өөрийнхөө авсан цэцгийг Жуёнд өгч байгаад баригдчихдаг. Манай хүн ажлын газар бол болзооны газар биш гэж хэлэн хаг цацан санамсаргүй цамцыг нь толб болгоод солихоор өрөөндөө орж байтал Сужон энэ хоёр нэг компани байж тааран захиралтайгаа мэдлэхээр орох үед нь яг хувцас сольж таардаг. Манай хүн шивэсийг нь хараад "Луу эргэж харах үеэр нь нөгөө" гэж хэлээгүй юу ирээд амийг нь таглаад авдаг. Ингээд хэсэг хугацааны дараа захирал гэдгийг нь мэдээд манай хүн нилээн бантаж байснаа. Өмнө нь би таныг захирал гэдгийг мэдээгүй гэхэд нь зүгээр дээ юу ч болоогүй юм шиг өнгөрөө гэж хэлээд л манай хүн зүгээр азны юм гэж бодож байгаа юм биш үү? Харин Жуён эмээгийнхээ өмнө бол ямар ч алдаа гаргаж болохгүй шүү дээ. За Сужон маань тоглоомын үеэр танилцж байсан эгчтэйгээ одоо хүртэл дотно хоолны газар ажиллаулдаг, байнга ирэн болсон бараг бүхий л зүйлсээ ярилцдаг. Жуён албан ёсоор багийнхантайгаа танилцсан. Орж ирэхэд нь түүний туслах эспрессо өгөөд манай хүн амсаж үзснээл сайхан амттай байна гэж хэлсэн мөртлөө гарч явахаар нь бүр ярвааж өгнө. Тэгээд цайны цагаараа гарч ирэн сайхан чихэрлэг зүйл ууй гэж зогсож байтал манай хүн харчхаад гүүгээд ирдэг. Та бас энэ дуртай байх нэ. Би аваад өгье гэхэд нь чи намайг юу гэж бодоо гэснээ бандсандаа дахиад нөгөө дургүй хар кофегаа аван холдож явснаа л хогийн савнд хийчихдэг. За нөгөө Сингвон гэх ийдэг залуу нэг газар орж ирээд зөөгчтэй ийдэг харьцахад нь "Та найз охинтой юу?" гэдэл асуугаад авлаа.
Урдаас нь тийм ээ гэж нэмсгэлэхэд өөрийнх нь найз бүсгүй ч орж ирэн та хоёр юу ярьсан бэ? Дахиад л ийдэг харьцчихсан уу? Энэ газар дахин орж ирэхгүй гэд уурлахад нь тийм ээ хатагтай таны хэлснээр дахин орж ирэхгүй байцгаая. Би өөр илүү газар олчих нь гэд инээлгчдэг. Дараа нь Синьмо судалж байгаад нэг газар уулзахаар болж хаягийн дагуу эртэл Сужоны нөгөө танил эмэгтэйгийн хоолны газар байдаг. Та ороод сууж бай, би хогоо асгачхаад ирийг гих завдалгүй. Ард нь уцаа оролдоод урдах замаа харахгүй ундаг дугуйтай хүүхэд ирэх нь харагдан. Манай бүсгүй сандарсандаа түүнийг твэрхэд Синьмон өөрийн ирэхгүй л таг ширтэж орхино. Энэ хоёр газар унсан цаасыг түүж байх үеэр нь найз охин жирлээ. Тэгснээ оронгуудаа шууд л салыг гिचгдэг. Өөрийг нь аз жаргалтай байхгүй бол дураараа болдоо салыг гэтэл ийм хурдан чи бол хөгийн амтан гэснээ л хаяад гараад явчихна. За манай хоёр ажил дээр нилээн таарамжгүй харилцаатай. Жуян өөрийнх нь талаар хүмүүс мэдчихвэ дээ гэж айсандаа Сужонтой их л муухай харьцдаг. Захирлаа хүлээж авах танхимын уулзалт болоход манай хүний бусдад юм ярьчих байх гэд бүр тусад нь хүртэл сулгадаг. Эцэстээ нөгөө хоёр чинь бүр өрсөлдөж ууцгаан манай хүнийг 0 ороод ирэх оронд тасраад унчхаж тэгснээ бас шоколадтай сүү гэд байгаамаа. Сужон маань гайхаж байснаа гэрийнх нь хаягийг мэдээд дурлаад байсан сүүгийг бариулан таксинд суулгаад л явууллаа. Өглөөс эрэхтэй цаадах чинь бүр заваарсан юм сэрээд өчигдрийн явдлаа хальт санангуйтаа нөгөө сүүг нь шүн ууснаа мэднэ. За ингээд манай хүн захирал нь өөртөө муухай харьцаад эцэст нь бүр хална гэд байхаар нь ямар ч хүнд өөсөй байхгүй гэснээ ажлаа тарсны дараа захирлаа дагахаар болвоо. Жуян нэг цүнхтэй зүйл чирч байснаа 0 руу ороод таг алга болчихно. Гэтэл хэсэг хугацааны дараа бүр сүртэй юм гарч ирлээ шүү. Манай хүн бүр шок. Гайхаж байснаа л араас нь дахтал амьд хөгжмөтөө клуб руу яваад орчихдог. Дотор нь ороод бас алдчихнаа. Хайдсан юм болоо гэд хараа зогсож байтал гинэт араас нь хин нэг нь хатхан болгоомжтой бай гих дуунаар нь Жуян болохыг мэддэг. Яахаач мэдэхгүй зогсож байхад нь ашгүй цаадах чинь цаашаа яваад өглөө. Өөрийнх нь байгаа байдлыг хараад бүр нүдэндээ итгэхгүй. Цаадах нь бүр шал өөр хүн болчихсон зогсож байдаг. Гэтэл манай хүн зүгээр байхгүй бүр зургийг авчихсан. Бодоод байхад тэр ослын талаарч тэр яахааргүй л нуугаад байна да. Ямар нэгэн шалтгаан байна гэснээ захирал руугаа зургийг нь явуулчихлаа. Орой ажлаа таран гэртээ ирээд байж байтал хаалга дууран аав нь харснаа чи найз залуутай болчихсон юм уу? Надад хэлэхгүй дээ гэснээ хаалга онгойлчихтیں۔ Жуянж бүр байдгаараа сандарчихсан. Ярилцъя л гэж байна. Тэр аавынх нь харж байгаагээ. За ингээд манай хоёр уулзахаар болж зүгээр яаж байх вэ гэд Сужон сэндвич захиалсан байхад нь цаадах нь бүр шөлсөө гожуулсан л сууж байна. Уулзъя гэсэн шалтгаан нь зураг хүлээж аваад айсандаа гэс гэрээ бэлтчихэж хэрвээ зургийг нь устгаж олон нийтэд юу ч хэлэхгүй бол ажлаас нь халахгүй. Гэхдээ цаашид хин нэгэнд хэлхээс сэргийлэн дуудсан дуудлага болгоныг нь аван хажуугаас нь хянах. Манай хүнч ажлаасаа халагдахгүй гэд баярлан гарын үсэг зурж орхино. Маргааш нь Сужон нэг л сайхан ааштай. Захирал нь орж ирээл тэр хоёр мэдлсэн чинь ажлынх нь бүсгүй бөөр гайхаж орхино. Ингээд Жуян манай хүнээс бүр салхаа байсан. Байн залхаад хажуунаасаа бүр хоромч холдуулахгүй өрөөндөө оруулж ирэн цаас устгуулаа суулгачихдаг. Чи намайг занал хийсэн учраас эндээс өөр арга байхгүй байна гэхдээ манай хүн. Гэхдээ энгийн нэгэн зураг штэ. Хүний хийдэг л зүйл яагаад ингэтлээ хайгаад байгаа юм бэ гэд нэх хөөрхөн хэлчихдэг. Энэ хоёр гэхдээ одоо хүртэл нэгнээ танихгүй. За ямар тааж ажлаа дуусхан гэртээ харина гэж бодож байтал хамт явах өөр нэг газар байгаа гэд дагуулад явлаа. Дэлгүүр дотор оруулаад ирсэн чинь манай хүн өөрт нь хувцас авч өгнө гэж бодож байтал өөрөө хувцас сонгуулах гэж байсан байдаг. Таалагдахгүй байна. Өөр гэж солиулж байгаад эцэст нь гайгүй харагдах шиг болж өөрт нь нилээн таалагдсан. Гаднаа бас илэрхийлэхгүй байгаамаа. Гэтэл Сужонд бас даашинц бэлдүүлчихсэн байдаг. Энэ миний стил лав биш байна гэснээ өмсөөд гараад ирэхэд нь Жуян харцаач салгаж чадалгүй түүн рүү ширтэнэ. За гэтэл энэ хоёрын ирсэн зорилго нь дэлгүүрийнх нь тусгай үйлчлүүлэгч энд байгаа. Уулзах гэж явж байхад нь Жуяны танилуд таарчхаад тэр одоо энд юу хийж байгаа юм болоо гэхэд нь Сужоныг эндээ байж байгаараа гэчихэд тэдэн дээр очиход чамайг чинь Америкт байгаа гэж ботсон. Эмээ чинь чамайг хайчхаагүй юм байна гэд байдал нилээн ширүүсэн. Харин манай хүн өссөн учраас эргэн тойрныгоо ажиглаад явж байтал согтуу залуу гарч ирснэ. Ганцаараа явж байгаа мó? Надтай нэгдмээр байна уу? Чамайг харахад л бидний нэг биш гэдг нь мэдэгдэж байна гэж үгээр доромжилж байснаа. Гэхдээ чамтай хатан шиг харьцаад өгөх үү? Орон дотроо гэж доромжлон татаж чангаахад
манай хүн шууд л өшөглөө тавна. Залуу цохих гэж гараа далааснаа буцаагаад яг цохих гэж байхад нь жуян гарч ирэн амжиж болиоснаа ус руу түлхчихдэг. Хүмүүс харж байхад нь жуян бусдын нүдэнд Сужоныг байдалд оруулахгүй тулд хонгор минь явцгаая гэдэл нэгэн рүүгээ цоо ширтцгэн. За жуян Сужоны гарнаас татсандаа бантан сандарсандаа янз бүрийн зүйл хилээ зогсож байтал нөгөө залууч нь уснаас гарч ирснэ. Чи чинь галзуурчхаа юу? Тэр хэн болчход надад ийм зүйл хийж байгаа юм гэхтэн. Манай компани чухал ажилтан гэснээл ахлагчаа явъя гэдэл дагуулад гарна. Ингээд манай хоёр явах гэсэн боловч гадаа ширүүн бор асгаран түр хүлээж байх зурн Сужон удаан юм мэдээгүй өлсөндөө гидсэн дугран юм идэхэр болж очисон газар нь дахиад л нөгөө түргэн хоолны газар жуян хүнд ямар ч хэрэггүй зүйл идэх юм аа гэхтэн манай хүн дагаж ирсэн хүн л чи шүү дээ. Идэх дургүй байл гэд хадаж автал цаатхан дургүй гिचгээд бас өөрлөгөө татаад байгаамаа. Сужон чижин экспрессо уудаг билүү гэдэл латега татаж аван бас энийгээ явуулчихнаа энэ хоёр. Жуян худлаа ам цангаад байна гэснээр л уучдаг. Манай хоёрын орсон газар нь дээрэмчний хааны тусгай чихмэл тарааж байхад нь хоёулаа бүр яг л хүүхэд шиг нүд унгаацгаана. Сужон маань цагаахан юм болохоор авах дуртайгаа хэлэхэд жуян үнгүй юм дургүй гэснээл өөрөө бас авах санаатай. Манай хүнийг хурдан гэртээ хайрл гээд байдаг. Сужон гэртээ ирэн нөгөө даашинзны үнийг хартал 3-4 сая хүрэхээр тийм их үнэтэйг мэдээд уулга алдаж байснаа. Эзэнт нь буцааж өгөх хэрэгтэй бололтой гэд тайлах гэдэл манай хүн чаддаггүй. Ийм байж үнэтэй байгаад яадیں гэж байсан чинь гэрэл нь унтарчихдаг. Гэхдээ цахилгаанчны охин гэсэндээ торх юмгээ засчихдаг аав нь харснаа. Миний охин бараг цахилгаанчны үнэмлэг хавхаар болчихж гэдэл бахархна. За Синвон найз охиндоо хаягдаад эндээ сөөж уугаад нилээн суучхаж хаачны хоолны газрыг сайжруулахын тулд зураг авч онлайнд байршуулах гэж байгаад энэ хоёр гар гарнаасаа барилдсан. Синвон байдгаараа сандарч байхад нь бүсгүй харснаа. Чи надтай унтмаар байна уу гэд шууд хэлээд авчихтیں۔ Ийхүү энэ хоёр үүрээр 5 цагийн алдаж сэрцгэн. Учир нь хаажийн загсанд явах ёстой байж л дээ. Синвон хүргэж өгчхөөд л ажилдаа явна. Хаажины аав ээж хоёрын зах дээр далайн бүтээгдэхүүн зардаг. Манай хүнийг харчгаад л чи гэрлэх гэж сургуулаа хайсан ч жил хүрэхгүй салчихсан гэдэл ээж нь бүр өглөж гарна. Хаажийн би 10 жил үерхэж байж гэрэлсэн гэд ээжигээ бүр хэлэх зүггүй болоход аав нь харчгаад баярлаад байдаг. Ингээд Сужон маань нөгөө даашинзаа буцааж өгөх гэтэл захирлна. Чи өмсчихсэн байж хуурай цэвэрлэгэнд өгсөн юм уу? Бороонд хүртэл норсон штэ гэж хэлээд ирөөсөө авдаггүй. Гол нь тэр өдөр бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Зохиж байсан учраас өөрт нь үлдээх гээд хэлж чаддаггүй. За ингээд манай хоёр дараа нь Ганнам дахь салбарын дэлгүүрийн борлуулалт болон үйл ажиллагааг нь хянахаар очтол брэнд шилнийхэн тасаг дээр нэг ах учиргүй орилож байна. Энэ бол сая воны нарны шил. Тийм байтал яагаад засварын үнэ 800 мянга гэж худалдааны ажилтан хариуд нь Итали дахь гар орчууд үүнийг зохион бүтээсэн. Тэнд байрлах төв байранд нь засвар хийх шаардлагатай гэж тайлбарлаж байхад нь нөгөө хоёр ч нь орж ирцгэн захирал шилийг нь булааж аван хэрв та брендийн үн цэнийг ойлгохгүй байгаа бол зүүх ирэхгүй гэдэл өвчгөн өгнө. Манай хүн бүр өмнөөс нь ичээд үхэнгээ алдлаа. Тэгснээ өөрөө лангуун руу норж үйлчлүүлэгчид шилнүүдийг танилцуулан 650 воны үнэтэй шилийг санал болгоход нөгөө хүн нь ч зүүж үзнэ. Энэ үед нь жуян харснаа энэ хүнийг сая нэг хэн болохыг нь танина. Өө гэснээл гайхалтай гэд орилоход нөгөө хүн нь бөөр гайхчихсан. Тэгснээл шилийг нь худалдаж аваад гарахад Сужон энэ хүнд шилэн таалагдахгүйдээ биш үнэтэй санагдаад байсныг нь ойлгуулдаг. Жуян тийм ээ би уучлж боломгүй алдаа хийлээ. Таньсангүй гэхт нь манай хүн ажиглаад хартал нэг л таньдаг царай. Сая нэг дуучин байсныг нь анзааран чи чинь шүтэн бишрэгч нь бидтэй зүгээр ингээд явуулах гэж байгаа мó гарын үсгийг нь авахгүй гэж үү гэсэн боловч Жуяны эргэн тойронд нь олон хүн харж байгаа учраас болохгүй. Манай хүн очиж авахар болно. Нөгөө дуучин чинь гарын үсэг өгөхөөс гадна зураг хүртэл авахулж болно гэхээр нь баярлсандаа Жуяндор гүйж очин чи болохгүй учраас би өмнөөс чинь авахулчихъя. Дарж байхдаа сайн хараад авахгүй юу гэд очтол зураг авахдаа манай хүнийг бүр хасаад хайчихсан. Дуучингаа нааш нь татаж ширтэж байгаад л зургийг нь хийдгээд дараад авчихна. Цааш явахдаа манай хүн миний өсний үзэрл байх шүү дээ гэтэл ямар ч чиний шүтдэг хүн биш дээ гэсээр л явцгаана. Энэ үедээ Сужон түүнд таалагддаг зүйл байдаг. Түүнээсээ таашаал авдагт нь атаархтгаа хэлэн бусад хүмүүс юу ч гэж хэлсэн бай. Дуртай зүйлээ сайн мэдрээрээ гэж хэлэн алхаж байхад нь Жуян норлооштой гэдэл гарнаас нь татчихдаг.
Энэ үед ус ориглон тэд нэгэн лугаа ширтэн саялын эргэн тойрноо анзаарна. Жуян түн рүү ширтэж байснаа хөөхөн байна. Чи ч бас дуртай зүйлээсээ таашаал аваад би ядаж чиний тэргэд дуртай зүйлээ хийж болно. Ийхүү энэ цаг хугацаа манай хоёрыг илүү дотн болгосон. Орой тарахтаа даашинзаа цэвэрлэгэнд өгөхөөс оройтчихлоо. Надад хэрэггүй. Бас хөөхөн байсан гэснээ. Бантсандаа хувцчин гэж хэлээд л гараад явчихна. Жуян гэртээ ирэн хайрлаж нандинсан гарын үсгтэй шилний саваа нөгөө өрөөндөө яг оруулж тавих гэж байхад нь Сэнгуан ирж тааран үүдэн дээр нь орхичихдаг. Ээжийнхээ өгж явуулсан хачирнуудыг өгөнгөө чи хувь тавиланд итгэдэггүй гэхэд манай хүн шууд л бүтлгүй дурлалаа санан чи ч аюултай байдалд орчиход байгаа юм байна да. Тэвчхийн аргагүй өвдөлтийг мэдрэнэ гэхтэн Сэнгуан чи анхны хайраа хэлсэн үү гэдэл энэ хоёр хөөцөлтөн. Ингээд Жуян ганцаараа үлдэхдээ нөгөө өрөөндөө өөрийнхөөрөө энэ бүхэндээ их хайртай арчилж тордоод хайртай дуун дээрээ хинээс ч санаа зовхгүй бүжиглэн дуртай шоколадтай сүгээ уунгаа Сужоны хэлсэн үссэн зүйлээсээ таашаал авдаг байгаасаа гэснийг нь санана. За хаажины хоолны газрын нээлтэнд Жуян Харлоу гэсэн нэрээрээ үйлчлэгч робот илгээдэг. Сужон холбоотой байдгийг нь мэдчихэд биднийг яаж хуурлаа да? Та одоо хүртэл холбоотой байдаг хэрэггүй гэхэд нь сандарсандаа тэр сайн тогдогч байсан штэ гэдэл булзааруулна. За ингээд маргааш болж манай хоёр цахилгаан шатанд таарцгаан цагийг нь сонирхож байгаад дахиад л харц тулгарч байхад нь цахилгаан шат нээгдэж урд нь туслах нь ирсэн байсныг нь хараад манай хүн сандарсандаа шууд л ханд руу савчихдаг. Ингээд тэрхэд ажлынхаа байранд орж ирж байхдаа газраас капсултай тоглоом болоод хэнийг ч мэдэхгүй гайхацгааж байхад нь Жуян өөрийнх нь нэг тоглоомтой ижлэхэн болохыг мэдээд тэр дороо сандран машиндаа юм орхичихсан байна гэж худлаа ярьж гарan шууд л гэрлүүгээ давхичихдаг. Өөрийнх нь мөн болов биш болов гэж сандарч түгшиж байгаад л хартал байрандаа байдаггүй. Энэ үед маш их айж сандран шууд л имэн санаанд нь орно. Жуян багтаа завгүй аав ээжээсээ хүүхэлдэйн киноны арга хэмжээрөө очие гэж гуйсаар байж явж байхад нь баярлаж догдолж байгааг нь харсан аав нь маш их баярлана. Харин ээж нь хүүдээ чихмэл тоглоом биелэглэх бөгөөд удалгүй зам дээр том машин тэднийг чиглэж ирэн осол гарчихдаг. Хэсэг хугацааны дараа Жуян сэргэн тэднийг сэрээх гэж хэд хэдэн удаа оролцсон ч аль нь хариу үйлдэл өгөөгүй. Учир нь тэд ослын үеэр аль хэзээ нас барчихсан байсан. Ингээд л имэн аавынх нь нөхөлд өөрийг нь буруутгаж хүүгийнхээ оршуулах ёслол дээр уйлхаа бол чамаас болоод л миний хүү өгчихсэн. Намайг имээ гэж дуудах эрх чамд байхгүй гэдэл багаас нь эхлээд л илүү үзэж энэ тэнэг зүйлсүүдээс болсон гэд өөрийнх нь бүх тоглоомнуудын туслахаараа бэлдүүлчихсэн. Битгийлдээ имээ гэж хичнээн гуйсан ч Жуяны нүдэн дээр бүгднгийн шатаачсан байж ингээд л манай хүн тэр дурсамжаа санан имэн энэ өрөөг мэдчихэж гээд сандарч байхдаа газар унчихсан байсныг нь сайн нэг анзааран одоо л нэг тавширлаа. Буцаж ирэхэд нь ажлынх нь энэ одоо хэнийх юм болоо? Миний нэг танилд насанд хүрчихсэн мөртлөө ийм зүйл цуглуулдаг утгагүй байгааз гизгэн. Харин Сужон би эзнийг нь олохороо өгчихөө гэдэл авна. Ингээд энэ явдлаас болж Жуян буцаж муухай дурсамжаа санснаас болоод Сужонд өгсөн даашинзаа авна гэдэл уурлана. Тэгэхээр имэн амьдралд нь нилээн нөлөөлдөг бололтой. Манай хүн хариуд нь тэгээ тэг ав. Үнтэй болохоор зарчхна гэж айгаа юу гэдэл гарна. Гэтэл цаадах чинь үнэхээр зарчхаж өгсөн хүндээ би бүх төлбөрийг чинь буцаагаад өгье. Нөгөө хүн нь хариуд нь тохиролцоо дууссан гэснээ блоклчихдаг. Жуян гэртээ ирээ тийм ээ би юу хүссэн юм болоо гэд удаан хугацаанд хүсэн мөрөөдсөн гэрэлтэй диффузерээ дөнгөж захиалгаас нь аван задлаад яг гой байтал гэрэл нь шатчихдаг. Гэтэл манай хүний дуудсан захиалгаанч нь Сужоны аавын ажлын газар байж тааран аав нь өөр захиалгатай байсан учраас яг одоо бол очиж чадахгүй. Гэхдээ Жуян төлбөрийг нь 5 нуглаж өгье гэхэд нь манай хүн сонсож байснаа очихоор болчихдог. Ингээд Сужон гэрийн хаягаар яваад очиход Жуян өөр хүнд мэдэгдэхгүйгээ
ирэхэд машиндаа сун хянаж байсан гэрийн байршлыг зааж өгөх гэж уцаар ярьж байхдаа хоолоогоо өөрчилсөн боловч үүдэнд нь байх нөгөө гарын үсгээр захирлаа гэдгийг мэдчихдэг. Жуян уцаар ярьж байхдаа хоолоогоор нь эргэлзэж байснаа сая л нэг камерт тод харан сүжэн болохыг мэдээд бүр ухаангүй гэрийнхээ зүггүй. Энэ үедээ манай хүн их юм бодноо. Аав ээж хоёр нь нас барсны дараа ганцаараа л зовж байна гэж бодож байтал эмээгээ цөрхөртлөө уйлахыг хараад эмээ дээрээ очин аавыгаа орлохын тулд чадах бүхнээ хийнэ гэж амлан чадлаараа хичээж ирэхдээ агуйд нуугдаж буй луу шиг хоргодох байр хэрэгтэйгэн өөрийнхөө байх ганц орон зай бүтээсэн нь энэ байж. Ингээд Сужон Жуяныг орж ирэхийг харцгаа та үнэхээр сайхан тогтжуулжээ гэхэд нь бантсандаа энэ миний өрөө биш дүүгийн маань өрөө гэд явж өгнө. Манай хүн ажилдаа орох годол багжаа аван гэрлийг нь засах гэтэл би энийг авах гэж хичнээн удаан хүлээсэн билээ дээ. Болгоомжтой байгаараа гэд баригдчихна. Хэсэг хугацааны дараа манай хүн гэрлийг нь засцсан чинь Жуян баярлсандаа инээгээдэл өөрийн ирэхгүй хүлэн манай хүн хөгжмийн унтрааж бас шалгаж үзээд байгаамаа. Манай хүний газар унсан залгуур дээр яг халтаж унах гэж байхад нь төрж авчгаад бас л харц тулгарцгаана. Дараа нь буцааж авна гэд байсан даашин за хүний өгсөн бэлгийг битгий буцааж өг гэж байхад нь Сужаны уцанд аав нь ажиллаа хийж байх үедээ унаад гэмтчихсэн гих дуудлага ирэн Жуян яарч байгаад над шиг осолд орох гэж байгаа юм гэснээ имлэг дээр хүргэж өгнө. Ашгүй аав нь ноцтой гэмтэл аваагүй унахтаа шагаагаа булгалчихж хэсэг хугацаанд имлэг твдэх шаардлагатай гэсэн чинь Жуян хажуунаас нь сонсож байснаа л тусгай өрөөнд нь хөвтүүлчихье гэхэд Жуян манай чухал ажилтны гэр бүл анхаарал тавихгүй бол болохгүй гэж гарахт нь аав нь бол Жуяны араас хүргэний нүдээр хараад л шинжээстэй. Сужан ганцаараа имлэгийн коридорт баг байхад ээж нь имлэгийн орон дээр хэвдэх ба байн амьсгалж байгаа өгөөг нь шалгаж байгаагаа санан уйлаад сууж байхад нь Жуян харцдаг. Энэ үед нь Сужаноос өнөөдөр баярлаа болгоомжтой яваарай гэсэн зурус ирдэг. Зангээ цаг нилээн орой болж Сужаны дүүн аава битгий үхээж хүүн хичээх болно гэдэл орилж байсан чинь манай хүн аавынхаа оронд хэвтэж байсан байдаг. Ерөөсөө гарахгүй байсан чинь сургуулийн оюутны байранд байгаа юм байна. Аав нь цаанаас нь гарч ирэн хөөе миний хүү тэгж хэлсэн үү гэдэл явуулна. Энэ үед нь Жуян гэртээ байгаа Сужаны багжийг хараад түн рүү би үүдний өрөөнд аавд чинь бэлэг үлдээж өгсөн байгаа. Очоод аваарай гэсэн зурус илгээн. Манай хүн аваад хартал нөгөө тоглоомыг нь бас авчихсан байдаг. За нөгөө асуудал болоод байсан капсултай тоглоом нь хууль зүйн багийн орлогч юунгих бүсгэх байсан байж таардаг. Сужан маань аавыгаа сахин хідэн хоног завгүй байсан дүүн ирснэ. Би одооноос эхлээд аавыг сахих болно. Та ганцаараа хүүхэд биш шүү дээ. Та миний сургалтын төлбөр, байрны төлбөр гэдэл санаа зовхч зүйлих гэртээ амардаа гэд бөөр нилээн ухааччихж Сужан захирлындаа очиж багжаа авчгаад буцаад явах гэсэн чинь машин нь настгүй. Жуян санаа зовж байснаа заавал засварт өгөх хэрэгтэйгээд хоёулаа очиж хүлээж байтал машин нь бөөр засвар авахаа болчихож Жуян түнд өөр машин санал болгоход манай хүн нилээн дургуйтсан боловч аав чинь имлгээс гарахад машин хэрэгтэй гэж ятгсаар байж өгчөгдөг. За Синвон нөгөө бүсгүйтэй хонсноос хойш өдөр шөнөгүй боддог болон өөрийгөө дурлсныг мэдээд очиод үерхийгээд хэлчихсэн чинь нөгөөдг нь зөвшөөрдгүй. Гайхаж байснаа дахин асуухад би хэсэг хугацаанд хин нэгэнтэй үерхэх сонирхолгүй байна гэд эргэлзэх зүйлгийг дахин татгалзана. Уг нь Синвон бүр чин сэтгэлээсээ дурлж хаад байдаг. За харин манай хоёрын харилцаа бөөр хөөрхөн болж эхэлнэ. Дуртай шоколадтай сүүгийн хүртэл өгөөд нөгөөдг нь ч тухтааны аргагүй ууждаг. Сужан бүр хараад л өхөөрдөн. Гэвч маргааш нь Ганнамын салбарын хамтрах дэлгүүрүүдийн жигсаалт донд олон нийтэд танигдайчгүй байгаа брэндүүд байхыг харан борлуулалтанд шууд нөлөөлнө гэж уурлан бусад ажилчид айсандаа юу ч хэлэхгүй байхад манай хүн уурандаа шууд л захиралдаа хэлж орхино. За гэтэл энэ нь Жуяны дэлгүүрийн борлуулалтанд нөлөөлөх буруу шийдвэр гаргасан нь захирал байна уу хэмбгаач бай. Ажилчдаа яаж хандаж байгааг нь л харах гэж байсан байдаг. Жуян та хэд дургүй байсан ч дуугүй байх байсан уу? Захирал болохоор миний шийдвэрийг дагаа юу? Миний хувьд бол компани борлуулалт чухал гэж тэдэнд сануулна. Гэтэл манай хүн шалгасанд нь гомдчихж Жуян сэтгэл санаагч нь дээрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэтэл намайг зүгээр л тайван орхих гэд бүр авч хэлэлцдэггүй. Жуян бууж өгөлгүй. Чамааг ингээр чинь надад хийн шоколадтай сүү авч өгөх юм бэ? Надад авч өгөх цорын ганц хүн бол чи гэдэл аргадчихна.
За ингээд манай хоёр тоглоомын газар ирцгэн нэлээд хөгжилдөж тоглолцохоо энэ үеэр нь хаажийн залган захиралтайгаа байна гэдгийг сонсоод хоолны газараа дагуулад ирээч гэдэл хэлчихнэ. Гэхдээ харлуу энэ хоёр түүнийг Америк явахаас нь өмнө таарч байсан мөн одоогийн төрхийн ч мэддэг. За ямар тач манай хоёр ойролцоо ирэн Сүжээний үдээс тайлран яг үдэх гэтэл Жуян үдэж өгчхөөд энэ хоёр маань дахин харц тулгаран нэгэн лугаа ширтэж байтал хаажийн манай хүн лүү залган харлуу энд ирчихсэн байна. Битгий ирээрээ гэдэл сандрна. Манай хүн бушуухан гарнаас нь хөлөөдөл цугтчихна. Булан тойрч гарчран чи чинь юу хийгээд байгаа юм бэ гэтэл хар гэж байснаа л бишээ хар дурсамж видео тоглоом намайг хуурсан гэдэл сандрна. Жуян тэгээ чи яагаад өөрөө л уурчин шиг аашлаад байгаа юм бэ? Очиж учраа олцгоё гэтэл бишээ миний анхны хайр гэдэл хэлчихэн. Цаадах нь би чамд ямар санагдаж байгааг мэдэж байна гэд энэ хоёр бүр үнэхээр нэг нэгнээ танихгүй байгаа бололтой. Хаажийн ганцаараа хөөх харлуу тэхээр захирлан юм байх та гिचгсэн сууж байдаг. Манай хоёр Сүжээнээ явах автобусыг хүлээж байхдаа хин хинэн бие барьцгаан нэгэн рүүгээ харж ядцгаан. Энэ хоёр хамт байхдаа Жуяныг тоглох хооронд энэ чихмэлийг авчхаж Сүжээн рүү гайхаж ширтгэтэн надаас өөр хин ч хамт дуртай зүйлийг чинь өгөх юм бэ? Таалагдана гэдгийг чинь мэдэж байна. Жуян худлаа дургу мэд царайлж байгаад авчихдаг. Одолгийн автобус нь жирч тааран араас нь ширцээр л хоцорно. Маргааш нь тэд ажлынхаа гишүүдтэй хүнсний салбартаа ажиглалт хийхээр явцгаан. Цайны цагаараа хаажинтай уулзтал манай хүн айгаад хэлж чаддаггүй. Энэ үеэр нь захирлан залгаж тааран манай хүн чинь зүгээр тоогдолж инээмсэглээд зүүд болно. Игч болж инхэн шок болцсон сууж байгаа юм чинь. Манай хүн компаниас яаралтай дуудаад байна гэж гарахтаа цүнхөө орхиог үгээд галчхаж ингээд ажил дээр нь цүнхийг нь хөргөж үүдний хүлээлгийн мөрөөнд орхихдоо Жуян энэ хоёрыг хамт явахыг нь харцдаг. Манай хүнийг төрүүлээд явсны дараа Сингоноос зуурснаа. Та хоёр дотн байсан юм уу гэж асуутал багасаа ахуулаад л Сингонд бүх зүйлээ ярьдаг сайн ах トゥ хоёр байж мэдээж хаягдснаа хүртэл хэлсэн. Энэ хоёр бас хөөрхөө нэг нэгээрээ талцсан нөгөө хоёроо өмөрөөд сүйд инхүү ярилцаж байгаад одоо хамт ажилдаг гэдгийг нь хэлэн хэрвээ Сүжээн Жуян хоёр нэг нэгнээ мэдвэл бараг дэлхийгээс хүртэл хөөх байх гэснээ салгах төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Дараагийн өдөр Сингон Жуян хоёр цахилгаан шатанд суугаад яг дээшээ гарах гэж байхад нь манай хүн орж ирж байна. Уулзуулахгүй гэсэндээ бушуухан хаалгыг нь хааж орхино. Тэгснээ бас болоогүй манай хүнийг ажлынхаа нэг залууг сонирхдаг юм байна лээ гэд худлаа хэлчихдэг. Гэтэл Жуян өөрийгөө гэд бодчихноо. Дараа нь Сингон манай хүн лөө ажлаасаа гар гэсэн мэйл хүртэл бичих гэж оролдоод арай зүрхлээгүй уулзахаар болдог. Жуянч тэр хоёрыг ажлынхаа хүнээс хаана уулзах гэж байгааг нь мэдээд очтол манай хүн ийдэг аргагүй нэмэмсгэлцэн сууж байхыг нь хараад уурлаад явчихна. Яг үнэндээ бол Сүжээн худлаа инээч гисэн. Юу болоод надтай уулзахаар болов гэд нүүр өгөхгүй байхад нь цаадхан ч айгаад юу ч хэлж чадсангүй. Жуян гэртээ ирэн анхаарлаа өөр зүйл төвлөрүүлэх гэсэн боловч бодлоос нь ерөөсөө гардаггүй. Тэсэлгүй гэрт нь яваад очичдаг. Шалтак олдохгүй болохоор нь би чам зөвлөгөө өгөх гэж ирлээ гэж гисэн зурагт ном гаргаж ирээд өгнө. Бас дууга байхгүй. Чи Сингоныг сонирхдаг юм уу гэж асуухад нь манай хүн гайхаж байснаа л үгүй гэхдээ нь цаадах чинь баярлсандаа урдах зүйлээ идэж байгаад л гэрт нь хүргэж өглөө. За эдний компани нь зөвхөн бараа бүтээгдэхүүнээр зогсохгүй хүнсний салбартай хүртэл хамтарч ажилладаг юм байна. Өнөөдрийн хурлаар захирал нь өөр уулзалттай байсан учраас ирж чадаагүй. Хүнсний салбартаа амттайгаараа алдартай заримгны үйлдвэр бусад томоохон байгууллагууд болон эдний компани хичнээн мөнгө амласан ч тэр газрын захирал нь зөвшөөрөөгүйгээс болоод өөр газартаа хамтрах талаараа хэлтэл манай хүн тэднийг хамгийн амттай нь маргааш амралтын өдөр таарч байгаа учраас би очиж ятгахыг бодъё гэдэл шийдчихнэ. Ингээд маргаашч боллоо. Тийшээ очиход 5 цаг 30 минут шаардлагатай. Манай хүн автобус дамжин зогсоол дээр нь буутал нэлийн хүнд мөрөгч гсэн эмээ байж байдаг. Туслаад өгье гэдэл юмыг нь аван эмээ хаачих гэж байгааг нь асуухад ойролцоо байх сүүний фермер орно гэдгээ ч хэллээ. Гэтэл эмээ хувьс гэснээ наатахаа өгөөдөх гэд өөрийнхөө юм авах гээд дайрчихдаг. Манай хүн сандарчихсан. Ойлголоо гүйцэтгэх захирлаа гэдэл бант нь учир нь ирэхээс өмнө бүх зүйлээ судалчихсан байж эмээ ирсэн газарлогоо бууц гээд уурлаж байхад нь хажууд нь нэг машин ирээ зогсдол Жуян байж таардаг. Яаж мэдсэн бэ гэхээр манай хүн хурлаа тарсныхаа дараа байршлыг нь харж байхад нь Жуяны туслах хараад мэдчихэж хурлын талаар асуухад нь Сүжээнийг явах болсон талаар нь хэлэн энд ирсэн нь энэ байж манай хүн бууж ирснээ компанийнхаа захирал гэж танилцуулж дуусаагүй юу? Манай хүн хажуунаас нь бишээ эмээ наадах чинь миний дүү байгаамаа. Машин хувцсыг нь хараа та андуурах хэрэггүй. Наадах чинь зүгээр л жолооч нь. За юу ч гэсэн суучих хэмээ хүргээд үгүй гэд суухта манай хүн
хүнийг хурдан машина бариач гэдэл хорилно. Цаадах нь бүр юу ч болоод байгааг нь мэдэхгүй сууж орхино. Энэ хоёр маань буусныхаа дараа энд яах гэж ирсэн юм бэ гэхэд нь чамд туслахаар ирлээ гэд нэх өрхөн миний дүү гэж хэлээрээ гэснээл хоёулаа эмээг ятгахын тулд хамаг юмыг нь цэвэрлэн бүтсэнгүй. Имаа бол юу ч дуурахгүй зөрөөд өнгөрчихнө. Бууж өглөгийн манай хоёр дамжлаган дээр хүртэл зогсон. Тэнтхийн хүүхдүүдэд хүртэл тослаад л эмээ бол энэ хоёрыг авч ч хэлэлцдэггүй. Эцэст нь Жуян бууж өгье гэхэд нь за одоо эцсийн удаа ганц л оролдоод үзье гэдэл эмээ дээр очин бас л хөөгдөж байх үеэрээ хоёулаа хамт ингээд л хамаг хувцас муухай болгон угааж хатаачхаад эмээгийн хувцсыг сольж өмсөө зогсож байтал цаадах нь бас илүү туршлагатай юм гэсэндээ солих хувцастай явж байдаг. Эмээ орж ирэх үеэр Жуян гэрийг нь ажиглаж байснаа та захирал нь байж ийм газар амьдардаг хэрэгүү гэд хэлчихдэг. Пермичийн санхүү асуудалтай байгаа мó гэхэд нь манай хүн сандран тэр бүх хөрөнгөө хандвалчихсан ямар бүдүүлэг юм бэ? Уучлалт гуйгаач гэдэл дүүшигээ загнаж өгнө. Ингээд манай хэд хоолооч идлээ. Эмээ олсон бүх мөнгөө хандвалдгаас гадна ашиг орлого олох ямар ч шуналгүй. Түүнийхээ оронд ганц ачтаа сайн эмээ байх. Хайраар дутаж үссэн Жуян маань тэнд байх зүйлсийг нь ажиглаж байснаа танаа ач хүч жаргалтай байгаа байхаа л гин. Сожон энэ үеэрээ эмээг ятгах гэж оролдоход чийж тууштай юм аа. Эхлээд хоолоо идцгээе гэхэд нь та хоолоо идсний дараа ярилцах юм уу гэдэл баярлна. Энэ үеэр нь Жуян өхөөрцөн янзтай ширтэн. Ингээд тэд хоолоо идэж дуусцгаан эмээ гадна төмөс булгаж байхад манай хүн энэ хавийг нь цэгцэлж байгаад хөрөгчин дотроос цагаан зүйл байхыг нь харчхаад эмээгээс ууж болох уу гэхтэн болноо л гин. Өөрөө хит хит амсаж үзээд энэ эмээгийн шинэ бүтээгдэхүүн бололтой чи амсаад үзтээ гэдэл Жуянд өгчихнө. Манай хүн амсаж үзснээ арх юм биш үү гэж байхад нь эмээж ороод ирлээ. Гэтэл үнэхээр эмээгийн тусгай жороор хийсэн арх байсан байж таардаг. Тэгэхээр хин нь машин барьж болохгүй. Автобус ч зогссон. Эндээ хонхоос өөр сонголтгүй болвоо. Энэ хоёр од харангаа бүтэлгүй анхны хайрда баяртай гэж хэлий гэдэл тулгана. Нэгэн рүүгээ харж ядан сууж байхад нь Сужан яг залгаж таарч цаашаага уцаар ярьж явангаа санаа зовлтгүй дээ би захирлаагаа эр хүн гэж боддгүй гэд ярихыг нь сонссноо Жуян уурандаа хид хідэн удаа татчихдаг. Манай хүн ярьж дуусчаад ирсэн чинь бараг тасарчихсан шахуу захирлаа энэ дунтаж болохгүй гэд сэрэж байх үед нь гарнаас нь татаж авснаа яагаад намайг дорд үзээд байгаа юм бэ гэснээ үнсчихдэг. Тэгснээ одоо ч гэсэн эр хүн шиг харагдахгүй байна уу гэж ам асуухад манай хүн таг гацаж орхино. Ийхүү дахин үнсэхт нь манай хүн ч татгалцсангүй. Өрөөндөө орж ирээд л намайг яагаад үнссэн юм бол надад сайн юм болов уу? Тэглээгээд хэлэхгүй үнсээд байхдаа яадгийн гэд бодон боцоор унтах ч үгүй үүр цайлгachхна. Өрөөнөөсөө гарч ирэх үед нь Жуянч зогсож байлаа. Би унтаагүй гэхэд нь энэч бас намайг бодоод унтаагүй бололтой гэж бодоод Жуян надтай хамт нэг сайхан газар руу явах уу гэхэд нь за гэснээ. Тэр сайхан газараа очиж сэтгэлээ илчлэх гэж байгаа юм байна да гэдэл дагаад явлаа. Явж байх үедээ тогтлон очтол аршаан дээр аваад ирдэг. Одоо л хэлхэндээ гэтэл юу ч хэлэлгүй нөгөөдхөөс уугаад манай хүн хүчээр шахуу бариулснаа тулгачдаг. Сужон энэ одоо булгийн ус уух гэж ирсэн юм байх та гэд уурлаад явах гэж байхдаа хөл алдан Жуян тосч авдаг. Ингээд манай хоёр явхаар болж ямартай ч эмээг ятгачихж Сужон дүү гэж дуудаж байхад нь эмээ Жуяныг гүйцэтгэх захирлаа гэдэл дуудчихна. Яасан гэхээр Жуян эмээд аршаан аваачиж өгснөө өөрийнхөө нэрийн хуудсыг гаргаад бүх хүннээ хэлчихэж энэ хоёр хичээл зүтгэлтээс гадна Жуяны шудраг байсныг нь үнэлээд эмээ хамтрахаар болж л дээ. Тэрийг нь ч мэдэхгүй манай хүн нилээн л байдалд орлоо. Эмээ нээ хөөрхөн тэр хоёрыг явахад нь та хоёр нилээн дуртай байх шиг байсан гэдэл нөгөө юмнасаа өглөө. Энэ хоёр замдаа гарan Сужон за одоо л хэлэх байх гэсэн чинь Жуян машин дотор өөрийнхөө сонсох дуртай дуугаа чанга дээр нь тавьж байгаад сонссоор байж юу ч ярилгүй хүрээд ирдэг. Гэрт нь орон ортол юм хэлэхгүй болохоор нь манай хүн тэсэлгүй. Өнгөрсөн шөнийн талаар гэхэд нь тэрөө өнгөрсөн эмэг өнгөрсөнд нь үлдээ. Алдаа байсан гэд бодчихъя гэж амна. Манай хүн чинь зүгээр бөөн уур болон гэртээ ороод амаа угааж өгнө.
Гэтэл Жуян үнсэлцэн талаараа бүр юу ч санаагүй байсан байдаг. Уурлах ёстой хүн нь хэн билээ? Яагаад уурлаад байгаа юм болоо гэсэн чинь гадаа ундчихсан байж Сүжин бүр уура барьж дийлдэггүй. Хадаас хүртэл хадан шүнэн хөрөөж байгаад л тэсвгүй гэрт нь очоод номыг нь өгчөгдөг. Энэ хоёрын хин нь яриагүйгээсээ болоод ойлголцож чадалгүй. Жуян намайг эр хүн биш гэж хэлнэ гинэ гэд бодлоос нь ёор салдаггүй. Ажил дээрээ ирээд туслахаасаа та нөхрийнхөө юунд болсон бэ? Хизэнээс эхлээд эр хүн гэж харсан бэ гэхэд нь тэр ажилдаа сайн байхаас гадна надад мөнгийг харамгүй зарцуулдаг. Бас их бодлоготой гэснээ. Анхудаа өөрөөс нь хувийн амьдралыг асууж байгаа. Жуяныг бөөр гайхаж орхино. Манай хүнч туслахынхаа хэлсэн үгийг ботсоор ажилтнуудынхаа дэргэд сужаноос хоолоо идсэн үү гэж асууснаа бүгднийг хоолнд даахаар болчихдог. Гэхдээ бусд нь өөртөө үйлчилж байхад манай хүнд тусад нь хавч бэлтчихсэн. Ажлынх нь нилээ муухай аштай ихч сужаан дээр ирснээ. Чи даргатай ойр байж тушаал ахихийг хүсээ юу? Чамаг арай ч ийм хүн гэж бодсонгүй гэхэд нь би тийм зүйлсийн талаар ерөөсөө бодоогүй. Зүгээр л миний дарга гэх үед нь Жуян сонсчихсон. Гисэн хэдий ч хажууд нь ирээдэл суун. Хэсэг хугацааны дараа хаажийн манай хүн рүү залгаад цохор болзоонд явах уу гэхэд нь ажлынхан залуу сонсчихдог. Ингээд хоорондоо тэр тухай ярилцаж байхад нь Жуян сонсчихлоо. Гэхдээ яаралтай эмээдээ дуудагдан очтол удахгүй өөрийнхөө ач хүүг хэвлэл мэдээлэл ил болгох талаараа хэлсэн байдаг. Гэхдээ зүгээр ч нэг хэлээгүй. Дахин миний урмыг битгий хуглаарай гэж сүрдүүлсэн байв. Ингээд Жуян эмээгээсээ айхаас гадна Сужаан өөрийг нь эр хүн гэж боддоггүй. Ажлынхаа хүнд зөвхөн захирал гэж хэлснийг нь санан би юунд итгэж найдаж хүлээсэн юм болоо. Дими зүйл цагаа зарцуулж байна. Сэр Жуян гэдэл өөртөө хэлнэ. Ингээд л дахиад манай хүнд хатуурхаж эхлэн болцоондоо явах үгүй чинь надад ерөөсөө хамаагүй гэж хэлэхээр нь манай хүн уурандаа хаажинд цохор болцоонд явахыг нь зөвшөөрчихдөг. Гэхдээ энэ хоёроор талимдуулж хайртай бүсгүйтэйгээ уулзаж байсан Сингван дахин энд ирэх шалтгагүй болчихдог. Хаажийн дахин үерхэх талаар ярих хэрэггүй. Би чамтай 2 дахь удаага унтаж болох ч 3 дахь гэж байхгүй. Дахин чамтай хизээч харьцахгүй. Юу гэмээр байна да гэхдээ нь манай хүн гарахаас өөр сонголтгүй болно. Гэртээ ирэх үед нь хуучин найз өхөн нь хүлээж байснаа уучлалт гуйгаад дахин эхлэе гэхэд нь зөвшөөрсөнгүй. За ингээд Сужаан болзоондоо ирлээ. Энэ залуу хоол захиалах гэж байгаад хавч гисэн чинь өөрийн ирэхгүй л Жуян санаанд нь орно. Маргааш болж ажиллаа тарахад нь энэ залуу хүлээж байснаа. Сужаан гээд тойрлоход нь Жуян яг имээтэйгээ гарч таардаг. Энэ хэцүү нөхцөл байдалд би руугаа ширтэн яахаач мэдэхгүй зогсож байхад нь эмээ суухгүй юу хийгээд байгаа юм бэ гэдэл машинд нь суулгачихдаг. Жуян эмээтэйгээ хүлээн авалтанд ирсэн байдаг. Нэг ширээнд суусан нь эртээд үдирчлэг дээр ам зүрэлдээд байсан нөхөр. Аав нь бас л нэг жижиг компани захирал. Даргаа та азтай юм аа. Өв залгамжлагч ийм сайн ач хүүтэй гэхэд нь эмээ хин өв залгамжлагч гэв. Миний нас барсан хүүл байх болно. Би компанийнхаа төлөө өөр чадварлаг ажилтныг сонгоно. Гэхэд нь манай хүн нүдэндээ нулимсдаа сууж байтал эмээ тоглосон юм аа. Удахгүй хэвлэл мэдээлэлд ач хүүгээ гэж зарлах болно гэж хэлснийхаа дараа Жуян лөө хүмүүс мэдчихээр илүү болгоомжтой байх хэрэгтэй шүү гэдэл шивнэн. Нөгөө үеийнхэн залуу Жуян дээр ирэн эмээ чинь чамайг уухыг зөвшөөрдөг хэрэг үү? Яасан айхтар харж байна? Эмээ чинь харж байхад асуудал гаргаж болохгүйгээ биздээ гэд зууралдаад өдөөд бүр салдаггүй. Жуян би одоо ууртай байна шүү гэснээ. Гар далайхад бүр айж өглөө. Дахин ойртоход нь ууж байсан юмаа цацснаа. Аав чинь над руу сүүлээ шаруулж байхыг нь хараагүй хэрэгүү гэд ёстой хэлэгч үгүй болгочхоод ганц тайтгардаг газраа иртэл ерөөсөө аз жаргалыг мэдрэхгүй. Зөвхөн Сужаан л санаанд нь ороод байдаг. Харин манай хүн нөгөө залуутайгаа явж байхад нь энэ залуу дэлгүүрт ирснийг хувцас сонгоод өгөх үү гэхэд нь манай хүн ч зөвшөөрлөө. Жуян нөгөө газраасаа гарч ирэн алхаж байхдаа гинтэл үнсэлцэн нь санаанд нь ороод ирдэг. Харин нөгөө залуу хувцас сольж өмсөхөөр цаашаа ороход нь манай хүн ирчихсэн. Сужааны гараас татснаа өөр өрөөн рүү оруулж ирээд хаалгыг нь төгжчихэн. Манай хүн чи ийм хувцастай энд ирж болж байгаа мó? Хүн харлааштай гэдэл санаан зовно. Жуян тоож байгаа ч юм байхгүй. Би сансан тэр миний анхны үнсэлт байсан гэдэл хэлчихэн. Гэтэл энэ хоёрыг яг ингэ зогсож байхад нь дэлгүүрийн ажилчин энд хүн байна уу? Яагаад онгоохгүй байна гэдэл хаалгыг нь татаж чангаана. Худалдагч энэ үед хаалга татаад байхаар нь Сужаан гялс гарч ирснэ. Эрэхтэй тасагт байж цамд сонирхож байлаа гэснээл бансандаа нөгөө залууг чирэн хувцас үзүүлээд явж өгнө.
Энэ хоёр гарч ирээ салахдаа дараа нь хизээ завтав вэ гэхэд нь манай хүн шууд л дахин уулзахгүйгээд хэлчихдэг. Харин Жуян аль хэзээ хувцас солиод амжичхаж тэднээр ирснээ ахлахаа хурдан явцгаа яаралтай ажил байгаа штэ гэсээр дагуулад явлаа. Жуян үнэндээ бол тэр үнсэлд алдаа биш байсан гэж яриагаа дуусгаачгүй байхад нь Сужаны утас руу хаажийн залгаад яараадгүйгээд явчихдаг. Ингээд энэ хоёр мань олигтой ярилцаж чадсангүй. Гэртээ ирэн хин хинийгээ л бодцгоон. Дараагийн өдөр болж Жуян Сужаныг хайж байгаад олтол яагаад ч юм өөрийг нь харах болгондоо зүгтаад байдаг. Учир нь Ёсуг их дэлгүүрийн өв залгамжлагч болох Жуяны нэр хэвлэл мэдээлэл болон бусдад ил болсон. Манай хүний аав нь мэдхээс гадна ажлынх нь хамт олон ч бүгдээрээ мэдлээ. Таарах болгондоо мэндэлж бүхэлзөөд өмнөхөөсөө өөр харьцдаг болсон. Манай хоёр цахилгаан шатанд таартал Сужан маань дахиад л харцаа буруулан зүгтаад шатны хэсэг рүү ортол цаадах чинь дагаад ороод ирдэг. Жуян чи надаас яагаад зайс хийгээд байгаа юм бэ? Үнсэлтийн хувьд бол би юу ч мэдээгүй юм шиг царайлж чадахгүй. Хоёулаа ярилцъя гэхтэн та мартсан бололтой. Чи бол миний захирал. Хүлээн зөвшөөрлөө гэхэд чи миний гараас хатгаад гадаа гарan хүмүүсийн дэргэд болон даргын дэргэд харагдаж чадах уу? Дуу байсныг нь харснаа. Тийм ээ, чадахгүй л биздээ. Би ч бас халагдахыг хүсэхгүй байна. Тийм учраас одоо бидэнд яриад байх зүйл байхгүй гин гарахын даваан дээр Жуян зогсоосноо юу ч хийж чадахгүйгээ ойлгоно. За харин Симон хайртай бүсгүйгээ одоо хүртэл ботсоор ахиж хизээж түн дээр очихгүй гэж бодсон ч согтохороо л өөрийн ирэхгүй биеийн тийшээ зүглээд байдаг. Ганц хоёроор тогтохгүй олон удаа үүднээс нь бутсан. Жуян Сужанто цахилгаан шатанд таарахад тэрээр утсаар маргааш орой хоол идэх болсон талаараа ярин манай хүнийг бүр тоож авч хэлэлцдэггүй. Гэтэл цаадах чинь утсаар хаягийг нь сонсож байснаа уулзах ёстой газар нь яваад оччихдаг. Нөгөө залуутайгаа уулзах гэж байгаа байхгийн дотор орон хайж байтал манай хүн нэг залуутай чухам дотн сууж байна. Жуян тэр одоо хэн бэ гэд орилоод очтол Жуяны аав нь араас нь гарч ирснэ. Захирлаа энд юу хийж байгаа билээ гин дүүн цаанаас нь аваа энэ таны төлбөрийг төлсөн хүн байх гэж хэлэн Сужаны дүүгийн танилцуулан Жуян байдалд орж байснаа. Би энд хүнтэй уулзах гэж ирсэн чинь уулзалт цуцлагдчихлаа. Энд ирснийг та хэдтэй нэгдэж болох уу гэхэд нь манай хүн толгоогоо сэгсрэн аав нь уучлаарай бид гэр бүлээрээ хооллох гэж байна гэсэн ч цаадах нь зөрүүдлсээр байж суухаар болчихдог. Би та хэдийг даачхыг гэснээ тооцоогоо хийн эргэж алхтал дүүн хүлээж байгаад миний ихчээр тоглох хэрэггүй шүү гэд бүр сүрхий. Манай хүнч тийм зүйл болохгүй талаар хэлнэ. За Жуяны имэн өөрийнхөө үйлчлэгчээр ач хүүгийнхаа гэрээг цэвэрлүүлдэг. Гэтэл ихч имээ Жуяныг ажлынхаа өрөөнд гар хүргүүлэлгүй. Өөрөө цэвэрлдэг талаар нь хэлтэл имээ шууд сэжиг аван түүний туслах дээр ирснэ. Жуяны гэрээг шалгах хэрэгтэй байгаагаа хэлтэл туслахын ч дууга байсангүй. Захирал бид 2 цагийн дараа гэрт чинь очих болно гэдгийг сонсоод манай хүн айсандаа салгалж байснаа. Хажуудаа байх Сужанд миний эрхэмлдэг зүйлүүд шатаж алга болохгүй байна гэж твтгтэн. Чамд төлөвлөгөө байгаа юм уу? Ядаж цаг хожих хэрэгтэй гин захирлыг гарч ирэх үеэр нь Симон гүйж очсноо. Яриа өдөж байснаа хоолнд орё гэхэд нь татгалзаад яваад өгчөгдөг. Жуян руу бүтсэнгүй гэдэл ярина. Дараа нь захирал зогсоолоос гарах гэтэл нэг машин таглаад зогсчихсон. Гарч чадалгүй бас нилээн хэсэг хүлээн. Гэтэл тэр нь хаажийн байсан байж таардаг. Хайраа гэж хаажийн Сужанто ярьж байхыг харсан Симон хайртай хүнээ харчгаад өөрийн ирэхгүй баярлан инээмсэглэн. Харин хаажийн харчгаад юу ч болоогүй юм шиг өө энд таарлаа шүү гэж хэсэг ярих зуур нь манай хүн жоохон ч болов ширтээд авчихлаа. Хаажиныг сэтгэлгүй юм болов гэхээр толиндоо харсаар л цааш явна. За ингээд энэ хугацаанд манай хоёр нилээн зүйлийг далд хийчихэж гэвч Сужан маань гарч амжаагүй байхад нөгөө хоёрыг зогсоол дээр ирсэн болохыг сонсоод манай хүн өрөөндөө үлдэн Жуян бушуухан лурдаас нь гардаг. Имэн гэрт нь орж ирснэ. Шууд л ажлынх нь өрөөг шалгыг ин. Чи гэртээ ямар нэгэн зүйл нуудаг юм уу? Яагаад энэ өрөөгөө цэвэрлүүлдэггүй юм бэ гэснэ. Тэнд байх зүйлсийг нь бүр нэгнгүү ажиглаж харна. Ингэхдээ гэр бүлийнхэн зургийг олон манай хүн уучлалт гуйхад чи энийг нууж байсан хэрэгүү? Жуян тийм ээ эмээ би тэднийг маш ихээр санаж байна. Гэхдээ нэмээ чи өөрийгөө санах эрхтэй гэж бодож байна уу? Гин зургийг газар саван сул торой новш гэснээ гараад явчихдаг. Жуян газар унсан шилний хагархаг хамхад манай хүн дотроос бүх зүйлийг сонсцоход гарч ирэн болгоомжтой бай гараа авлаа штэ гэхэд Жуян зургийг гартаа барин аав ээжд нь юу тохиолдсныг хэлхээс гадна эмээгийнхаа хүсэж байгаа аавыгаа орлож амьдрахаар болсон удаан хугацаанд дуртай зүйлээ нууж ирсэн ч гэхдээ чи надад маш их таалагддаг учраас үүнийг л барьж дийлсэнгүй гэж хэлэн Сужаноос уучлалт гуйн манай хүн гарч ирээд бодолдоо автан алхаж байснаа. Гэртээ орж ирэн хэсэг байсны дараа шийдсэн янзтай гараад л гүйчихнэ.
Ингээд Жуяныг удаан хайсны эцэс усан ориглуурын тэндээс олоод энэ хоёр маань нэг нэгэндээ сэтгэлээ илчлэн Сужон би чиний хамгийн том нууц чинь болох нь дээ гэж инээмсэглэхэд Жуян урдаас нь аяархан ойртож байгаад би руугаа ширтэж байснаа л үнсчихдэг. За ингээд манай хоёр нэх хөөрхөн ичимгэр ч гэсэн Сужаны гэрт ирдэг. Ингээд орох гэхээр хамт баймаар санагдаад шалдаг хайн дахиад л алхахаар боллоо. Жуян манай хүний гарнаас хөтлөхгөө хид хідэн удаа оролцсон ч арай л зүрхэн хүрсэнгүй. Энэ хоёр нэрэ Жуяны нөгөө юмнуудыг Сужаны дээврийн өрөөнд хадгалчихж мөн эмээдээ нууц өрөөгөө мэдэгдэхгүй гэсэндээ гэр бүлийнхээ зургийг албаар тэнд тавьсан байж энэ хоёр маань нилээн алхацгаан Сужан гарнаас нь барих гээд байгааг анзаарснаа. Өөрөө төрүүлээд бариад авдаг. Инхүү 2 удаа тойрч алхачаад гэрт нь оруулахдаа баяртай гэхтээ тэгчгээд бас бөөн баяр хөөр болсон юм л цаашаа явна. Тайраа гэж зурус бичгтэн манай хүн хариуд нь өөрийг нь дураагаад зураг явуулчихдаг. Тэрийг нь хараад энэ маань бүр нислээ. За харин Симон унжсэн л юм хідэн өдөр учрах ёстой хүмүүсэл учирдаг гэдэг шиг энэ хоёр маань санаандгүй таарнаа. Хаажийн түнд 10 жил үерхсэн найз залуутайгаа хурмаа хийсэн ч суугаад ганц ч сар хүрээгүй байж мэддэг гэсэн хүн нь өөрийг нь хуурсан талаар хэлдэг. Симон өөдгүй юм аа гэснэ. Гэхдээ би чамд чин сэтгэлээсээ хандсан шүү. Хаажийн ширтэж байснаа дахиад унтах уу гэхдээ чи надад урд нь хэлсэн шүү дээ. Дахин унтвал юу болох талаар гэж хэлсэн ч хаажийн өмнөөс нь үнсээд авдаг. Ийхүү ашгүй манай хүн Симоны сэтгэлийг хүлээж авахар шийдсэн байж яагаад гэвэл өмнө нь хид хідэн удаа үүднээс нь буцахт нь харчхаж ямар тааж энэ дөрөв ингэж нэг учраа олох гэж. Гэхдээ манай хоёр нууцаар үерхэж байгаа учраас нилээн асуудалтай. Ажил дээрээ хүмүүсийн дэргэд бол дарга цэргэл гэсэн үг. Жуян амралтын өдөр Сужаны гэрт очиж байгаад аавд нь баригдчихдаг. Хэлэх үг олдохгүй болохоор нь манай дээврийн өрөөнд ажлын нууц бичиг баримт байгаа гэдэл худлаа хэлчихнэ. Ах бол урдаас нь юу гээд байна гэсэн янзтай харж байснаа. Амралтын өдөр ирэхийг хүртэл бодоход даргач нь ажилдаа нилээн дуртай бололтой гээд гэртээ оруулахыг зөвшөөрнө. Сужаны өрөөг сонирхож байснаа өөрийнхөө өгсөн чигмлийг хараад баярлаж байхад нь манай хүний аав нь гаднаас орж ирснэ. Дээвэр рүү гарахгүй юу хийж байгаа юм бэ гэд байдалд оруулчихдаг. Удалгүй дүүн гаднаас гидсэн үүдчихсэн гүйж орж ирээд л Жуяныг бүр тайванч суулгахгүй байдалд оруулж байгаад л гаргана. Манай хоёр дараа өдөр нь цахилгаан шатанд нууцаар гар гараасаа барилцгаж ядаж байхад нь ажлынх нь нөгөө залуу сохор болзооныхын талаар асуун найз залуу юм гэсэндээ Жуян бараагаад л зогсоод байдаг. Манай хүнч сандран бүр мөсөн холбоогоо тасалчихсан л гин. Энэ хоёр маань ажил дээр дарга цэргийн дүр эсгэх гэж нилээн зовно. Гэхдээ л хүмүүс байхгүй үед нь хөөхөн үйлдэл хийчихнэ. Жуян хаажин дээр ирэхэд найз залууга Симон гэж хэлэхэд нь манай хүн бүр гайхчихсан. Тэр л болохгүй шүү гэж байхад нь ард нь намайг хэлээд байна уу гэжгсээ зогсож байдаг. Манай хүн бас дууга байхгүй. Найз залуу нь биш, зарцсан юм биш үү гээл хэлчихнэ. За ингээд ажил дээр хурал болон тарсныхан дараа нөгөө ядаргаатай бүсгүй чинь хүмүүс гараад дууссаны дараа Сужаноос чи захирлыг өв залгамжлагч болохоор нь толгойг нь эргүүлж унтаа юу? Манай хүн үгүй гэж хэлчихэд та үүнийгээ хүмүүсийн дэргэд хэлж болох уу? Нэр төрд халдсан хэрэгээр шүүхэд өгмөр байна. Дахин цаашид төвчж чадахгүй нь гэдэл дуугүй болгочихно. За ингээд манай хоёр оройн болцохоор болвоо. Жуян юу өмсөхөө мэдэхгүй сонгож ядаж байгаад ажлынхаа хувцастаа аюулгүй юм болов гэд гараад ирдэг. Манай хүн хүлээж байснаа. Чи болцоонд үүнийг өмсөх гэж байгаа мó? Мэдсэн юм аа гэснээ. Солих хувцас гаргаж ирээд л өгчглөө. Ингээд манай хоёр хүн хөдөлгөөнтэй газраар явж болохгүй учраас гар гараасаа хөдлөн голын эрэг дагуу алхана. Хэсэг хугацааны дараа нэг газар суугаад Жуяны дуртай дүүгэн сонстол манай хүнийч дуртай дүү байж таардаг. Гэхдээ тэр үед анхны хайраасаа болоод дахин сонсоогүй. Жуян үүнийг нь сонсчхоод өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Дуунд ямар ч буруу байхгүй учраас заавал эргэж сонсоорой гэж зөвлөнө. Ингээд манай хоёр чинь аз жаргалтайгаар голын эрэг дээр сууцгаана. Дараа өдөр нь ажил дээр байж аж нилээн дотно түүнийг ширтэж байснаа. Миний юу ч хамт таалагддаг вэ гэд цаган дээрээ дууг нь хурааж авдаг. Ажилдаа сайн бас хөөхөн гэж байгаад гарч ирэхэд дараагийнх нь туслах өмнө нь зогсож байдаг. Удаан хугацааны тайлан байлаа шүү. Гэдэл энэ хоёрын харилцааг анзаараад эхэлсэн бололтой. Ингээд Жуян маань туслахынхаа хамт газрын дэлгүүрийн салбараар орцгоон байрлах буудлынхаа өрөөнд орж ирээд манай хүн рүү залгана. Сужан маань бас хөөхөн миний нөгөө талгээд хадгалчихж Жуян би
Би чамайг санаад байна. Маргааш хүртэл тэсэхгүй нэ гэхэд нь манай хүн ч мөн адил санаж байгаагаа хэлэхэд цаадах чинь баярлаж байснаа. Яг одоо би нэг номыг уншмаар байна. Интернетэд байхгүй учраас очиод авлаа шүү гэд худлаа шалтак болгочихно. Манай хүн ч дээврийнхээ өрөөнлөө гарan номыг нь хайна. Удалгүй Жуян бөөн баяр болчихсон ирдэг. Гэтэл манай хүн урдаас нь Жуяны анхны хайраа илчилж байсан зүйлтийг нь барьчихсан зогсож байдаг. Тэгснээ болоогүй. Чи харлуу биздээ гин ууртаа нарахгүй харна. Ийхүү энэ хоёр нэгнээ таньцхан Сужин одоо чамтай ярих зүйл байхгүй гэдэл орчихно. Манай хүнийг бага ангид байхад ангийнх нь хүүгэн араас нь гүйж ирснэ. Үснээс нь татаж чангаан зогсоогоод тэр ятуу гэж дуудуулан ингэсэн ч Сужин юу ч хэлэлгүй цааш явахад нь араас нь татаж байгаад давхар унан өвдгөө шалбалчхаад өөрийнх нь буруу байтал чиний буруу гэж байхад нь багш нь чирэн хоёр хүүхдийн эцэг эхийг нь дуудаж хүүгийн ээж хариуцлагаа хүлээ шархан сорив болчихвол яах болж байна. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд яадаг байна. Хичээлийн хэрэгслээж авчрахгүй. Сургууль дээрээ хоол авчрахгүй байснаас болоод ангийн хүүхдүүд нь түүнд хоол өгдөг гэдгийг та мэдхүү гэж ааврын дайран ах охиноо хичнээн өрөвдөж байсан ч хүүгийн ээжээс чин сэтгэлээсээ уучлалт гуйчаад гарч ирэн явж байхдаа аавда би үүнийг хийгээгүй гэж хэлэхэд нь ах инээмсэглэн би мэднэ. Анхаарал халамж тавьдгүйгээрээ миний л буруу гэж хэлэн юу ч хийж чадахгүй байгаа аавыгаа харсан Сужин энэ мөчөөс эхлээд завгүй байгаа аав, эмнэлэгт хэвдэж байгаа ээж, дүүгийнхээ төлөөч тэр хатуу чанга байх ёстой гэдгээ ойлгосон. Хэсэг хугацааны дараа би энэ муу байгаа ээж нь нас барж дараагаар нь өөрийг нь түрч тулах ганц хүн гарч ирлээ гэж бодтол худлаа ярьснаас нь болоод дэндүү их гомдчихж ингээд найз охиноосоо салсан Жуян нойргүйдэж хоолны зуршилгүй болон сэтгэлээр их уннаа. Синвон энэ хоёр нөгөө хоёртой бүх үннийг хэлье гэж шийдэж байх үедээ бүх юм болоод өнгөрснийг нь мэддэг. Ингээд Жуян манай хүний байгаа газар орж ирснэ. Би юу хэлэхээ мэдэхгүй байгаа ч уулзах ёстойгоо мэдээд хүрээд ирлээ гин дөрүлээ сууцгаасны дараа Синвон та хоёрыг баг байхад тохиолдсон зүйлийг мартаад цаашид үерхэн тиймээ гэхэд нэг нь тийм нэг нь үгүй гэдэл уур амьсгал нэг л эвгүй болж хаажийн надад хийх зүйл байна гин Синвон би туслая гэдэл энэ хоёр босоод явчихна. Ингээд манай хоёр гадаа гарч ирэн Сужин эргэлзэх зүгүй энэ харилцааг дуусгахыг гин Жуян хэлэх зүггүй зогсож байхад нь автобус нь ирж тааран суугаад явлаа. Жуян орой ганцаараа голын нэрэг дээр ирээд бичиж байсан зурус болон зургнуудаа харан түүнийгээ ихэд санана. Маргааш нь ажил дээр таарцгаан яг л танихгүй хүмүүс шиг ингээд энэ байдал нь үргэлжлэн аргаа барсандаа Жуян ажлаар далимдуулж өрөөндөө оруулаад хэсэг ширтэж сууж байхад нь манай хүн анзааран уурлах үед нь Жуян түүнд ямар их хайртай мөн өмнө нь худлаа хэлсэндээ чин сэтгэлээсээ уучлалт гуйна. Сужин өмнөх дурсамжаа мартаж чадахгүйгээ хэлэн гарах гэж байхад нь тэр өмнө нь ч тэр одоо ч тэр намайг бас л хаяад явах гэж байна уу? Сужин эргэж хараад хараач дээ өмнөх дурсамжаа хин нь мартаж чадахгүй бидний хувьд дэндүү гүн шарах чи бол зүгээр л хүүхэд гин гараад явчихдаг. Жуян оройн худлаа хэлж түүнийгээ гомдоосондоо маш ихээр шаналж уйлна. За гэтэл энэ хоёрын эртээд гэр бүлийн санамсаргүй таарсан уулзалт нь олон дил болж өв залгамжлагч гэрлэх гэж байгаа юу гэсэн цуурхал хаасаагүй тархацсан байдаг. Сужиныг ажил дээр орж ирэхэд нь бүгд л цоо ширтцгэн. Энэ тухай мэдсэн Жуян туслахтаа ямар ч аргаар хамаагүй устгах гэж даалгана. Хурал эхлэхийн өмнө ажлын хідэн залуус манай хүнийг үгээр идэн би ч гэсэн үзэсгэлэнтэй болоосай гэдэл энэ бүхнийг нь сонссон Жуян орж ирснэ. Ажлын байран дээр байхдаа зөвхөн ажлын тухай л ярилццгаая гэж хэлэн хурлаа эхэлнэ. Ингээд имэж дугаа байсангүй Жуяныг өрөөндөө дуудан тимээ цуурхал байх гэж бодъё. Гэхдээ хувьцаа эзэмшигчд чамайг хаашаа явж хинтээ уулзахыг чинь харж байгаа. Тийм цуурхал гэдгээ нотлон түүнийг зохицуул гэхэд тэгэх боломжгүй. Сужин төсөлд гол үүрэг гүйцэтгэдэг. Ходол цуу ярианаас болоод бахалхаа халж чадахгүй гэдэл өмөрөн энэ үед нь имэж анзаараад авлаа. Тэгвэл дахин ийм асуудал гаргавал зүгээр өнгөрөхгүй шүү гэж гаргаснаа Жуяны туслагт энэ хоёрын харилцааг мэдгийж даалгадаг. Сужин ажлаа таран явж байтал ширүүн бороо гинэт тасгарч шүгүргүй болохоор дэлгүүрт оржрон авах гэж байтал энэ хоёрын хамт сонсож байсан дуу нь явж байдаг. Нүдэндээ нулимстай бүхий л сайхан дурсамжуудаа санан нөгөө авсан шүхрээж бариагүй. Норчгсон гэртээ орж ирээд аавыгаа харангуйтаа би өөрийгөө хүчтэй гэж бодож байсан. Гэтэл үнэхээр худлаа бололтой бүх зүйлийг би өөрөө дуусгасан гэж цөрхөртлөө уйлна.
Маргааш нь ажил дээрээ таарцгаан яг л танихгүй хүмүүс шиг ийхүү олон өдрийг өнгөрөөж нэгэндээ хайртай хэрнээ танихгүй мэд царайлцгаан Жоян өөрийгөө завгүй байлгах гэж шаргуу ажиллан нойр хоолгүй явсаар байж эцэст нь биеийг муудаж Сужон маргааш нь туслахаас нь энэ тухай сонсоод бушуухан эмийн сан орон баахан эм аваад очтол Жояны туслах нь харж байснаа эмээтэй нуцаар ярьдаг. Манай хүнийг ороход Жоян ажилдаа явах гэж байгаад газар ухаан алдаад унчхаж эмээ өгөн орон дээр хэсэг хэвтүүлснийхаа дараа өнгөрсөн бүхэнд уучлалт гуйгаад босох гэж байхад нь Жоян гарнаас нь барьж зогсоосноо битгий яваач би чамааг байгаа болохоор л хаз жаргалтай байдаг. Чи миний анхны бас одоогийн хайр гэхэд манай хүнч мөн адил хайртайгаа хэлэн нүдэндээ нулимстай үнсдэг. За гэтэл эмээнд бүгднгийн нолоод мэдчихэж аль хэзээ ачгүйгээ ажлаас нь халчихсан. Манай хоёр эвлэрснийхаа дараа хагцаж ядаж байгаад хамт онцгож өглөө сэрэн Сужон яарсаар гэртээ орж ирэн аавыгаа харцгаад банцсандаа одоо ажилдаа явах гэж байна гэсэн ч ах аль хэзээ мэдчихэж ингээд Сужон юу ч тохиолдсон бай түүнтэй хамт байна гэдгээ хэлэхэд охиндоо хайртай аав нь мэдээж шийдвэрийг нь хүндэлж аз жаргалтай байгаарай гин халуун дотноор хүлээж авлаа. Жоян ажилдаа гарах гэж байхдаа ерөнхий нарийн бичгээсээ ажлаасаа халагдсан тухай хүлээж авна. Харин түүний туслах энэ хоёрыг харсаар байж дарагдаа холбоогүй гээд худлаа хэлчихэж гэвч хэмээн олон дагуултай учраас бүхнийг олоод мэдсэн байжээ. Жояны туслах нь уучлалтгүй халагдхаа өгөөд харин Сужон ажил дээрээ орж ирэн бүхнийг мэдээд Жояны туслахтаа таарахад энэ хоёрын харилцааг анханасаа мэдэж байсан ч дарагдаа хэлээгүй. Чамааг байгаа болохоор сэтгэл тайван явах нь гэдэл салах яс хийгээд гарна. Жоян хамаг хурдаараа давхин эмээ дээрээ очтол чи яаж энд ирж зүрхэлж байна? Урмыг минь хугалбал дуусна гэж хэлээ биздээ гэж хэлчихэд гарч байхад нь манай хүн сөгдөөд намайг энэ хугацаанд компани төлөө бүх зүйлийг зориулсныг та мэднэ. Гэхдээ эмээ би дахиад илүү хийчих болно. Чимээн чамааг би ядаж орлон тоглож чадна гэж бодсон. Гэтэл одоо бүр зэвүүцэж байна гэжгээд гараад явчихна. Ийхүү хэцүү нөхцөл байдал үүссэн ч манай хоёр оройн уулзаад Сужон нээ хөөрхөн хоёулаа имэд чинь салчихсан гэд хэлчихье. Би зүгээрээ гэхэд Жоян цаашид тэгж хэлж чадахгүй гэдгээ хэлэн гарнаас нь хөдлөн чийл байгаа учраас бүх зүйл зүгээр битгий санаа зов гэсээр цааш алхацгаан. Цэнгооны ээж нь хүүтэйгээ ихэд сайхан харилцаатай. Хүүгээ найз охинтой болсон гэдгийг нь сонсоод бөөн баяр. Жоян өөрөө ч ажилгүй, туслах нь ч ажилгүй болчихсон. Түүнтэй уулзан та яагаад тэгж байгаа юм бэ гэхэд нь Жояныг хар кофе уудаггүй гэдгийг нь мэдэж байснаа хэлэн одоо чамд санаа зовох зүйлгүй хайртай хүнтэйгээ жаргалтай байгаарай гэхэд манай хүн хүндэтгэл үзүүлэн яслаад бүхий л хугацаанд хамт ажиллан үнэнч байсанд нь баярлаа гэдгээ хэлнэ. Дараа нь манай хүн ажилчгүй, очих газарч байхгүй, найз охиныхоо гэрт ирж байгаад дүүтэй таарчдаг. Энэ хоёр хэсэг уулзаж сунгаа эгчигээ олон жилийн өмнө анхны хайраасаа болж харин хэдэн өдрийн өмнө өөрөөс нь болж 2 удаа маш их шаналж уйлж байсныг нь хэлдэг. Дараа нь гарч ирэн аавынхаа ажил дээр иртэл манай хүн чинь зүгээр туслын аваа гэдэл таарчихна. Гэвч хөөрхий сэтгэл нь байвч үнэхээр юу ч чадахгүй. Дүүгээр нь заалгаж ганц шүрүүп тайлснаа бөөн баяр. Ааваа би хамгийн чухал ажлыг нь хийчихлээ гэдэл ажлаа тарцгаасны дараа бүгдээрээ хоол идэцгээ гэхэд манай хүн бас л би хийл гэж авч байна. Энэ хоёр чи юу чадах вэ гэтэл гэрт нь ирээд бүр ангайтал авна. Сужаныг орж ирэхэд нь хоол хийчихсэн. Ах манай хүргэн ахлах тоогооч гин дүүн амттай байна хүргэн ахаа гэдэл хизээний нэг гэр бүл шиг хоолоо амтархан идэцгэлээ. Жоян аав ээжийг нь нас барснаас хойш анх удаага л гэр бүлээрээ хоол идэж байна гэхэд манай хүний аав нь өрөвдөөд гэртээ хонь гэдэл хэлчихдэг. Арай нь энэ хоёртой хүмүүн их аз жаргалтай байна. Унтаад сэрэгтэн Жоян дуртай сүүгийг бэлдчихсэн. Би бүхэл бүтэн хаалганы бариул сольж чаддаг болчихсон гэж өнгөрөөд л хамтдаа суугаад ном уншин дараагаар нь найз охиноо өөрийнх нь гэрээс гаргаж өгдөг. Гэвч Жояныг ажил дээр ирэхдээ багийн ахлагчаас засварчин хүртэл тушаал буулгачхаж шинэ ажилчид нь ямар ч чадваргүй хүн энд юу хийж байгаа юм болоо гэж илүү үзэхэд манай хүн харин ч эсэргээрээ тэднийг бөөр алмааруулж орхино. Дараа нь ажилчдын ширээг янзалж байхдаа өөрт нь дургүй нөгөө эмэгтэй таарснаа манай хүнийг их л өрөвдсөн шинжтэй энэ бүхнийг яаж твчиж чадаж байна бардам зан чинь хаачаав гэхэд даргаа би твчээгүй өөрийгөө бас хэн нэгнийг хамгаалах гэж хэлчихэд нөгөө эмээтэй таартал хилэм хийгээд л өнгөрч байдаг. Ач хүүгийнхаа оронд захирлын суудал дээр ирж байгаа юм байна.
За Синьван хаажийн хоёр маань үргэлж хамт байдаг болсон. Гаднаас хаажины ээж орж ирэхэд нь сандарч ирээдэл шин туслах байгаамаа гэд гаргатал өөрийнх нь хуучин нөхөр зөрөөд ороод ирдэг. Уучлалт гуйх үед нь ээж нь ятгах гэж хамт ирсэн гинэ. Хоолны газрыг чинь нээхэд туслаж мөнгө өгсөн. Одоо уучлаад буцаад нийлгэхэд нь хаажийн түүнийг ямар ч мөнгө өгөөгүй. Харин ч өөрийг нь хуурсан талаар хэлэхэд ээж нь ухаан алдаад унчихдаг. Хэсэг хугацааны дараа эмнэлэг дээр сэрээд охиноо буруутгаж байсандаа уучлалт гуйдаг. За харин Сужон маань найз залуугаа мэдчихвэл санаан зовно гэд юу ч хэлээгүй. Уцаар ярьж дуусаагүй байхад нь эмээгийнх нь туслах ирэн авч явна. Манай хүнийг ороо юу гүй юу? Чи яагаад энд байгаад байгаа юм бэ? Хөөхөд байхад чинь чимээгүй өөрөө явчихж болдгүй юм уу? Сужон ч дууга байсангүй. Би Жуяныг энд ирэхийг мэдэж байгаа учраас хүлээн. Та азгүйдлээ ач хүүдээ чихээд санаа чинь амарч байна уу? Захирлын цорын ганц гэр бүл та учраас буцааж авна гэж найдаж байна гэж хэд гараад явчихдаг. Дараа нь манай хүн ажиллаа хийгээд зогсож байтал Жуян ороод ирдэг. Өрөвдөлтөд аргагүй харж байснаа уулзаад намайг байгаагүй бол чи ийм нөхцөл байдалд орохгүй байсан. Сужон өөрсдийнхөө төлөө энд тэсэх хэрэгтэй. Энэ удаад миний шийдвэрийг хүндэл гэхэд тэгвэл би ч гэсэн чиний төлөө шийдвэрээ гаргачихлаа гэснээ. Аялал жуулчлалын бизнесийн гэрээ байгуулах томоохон гэрээ хийх уулзалтан дээр өөрийн биеэр ороод ирдэг. За өмнөх цаг хугацаанд юу болсон бэ гэхээр Жуян өөрийг нь орлох гэж байсан хүнийг заллин хийж байсныг нь мэдэж мөн өөрийнхөө хуучин туслахтай холбогдоход зөвшөөрөн. Энэ хоёр гэрээ яа хийгдэхээс өмнө очицхон эмээгээ дуудаж гаргаж ирээд нотлох баримтыг өгөн Сужоныг ажлаас нь халж болохгүй гэдгээ хэлээд өөрөө ч мөн энэ ажлыгаа өөрийн биеэр дуусгана гэдгээ хэлчихэж мэдээж эмээ юу гэж шууд зөвшөөрөх үү? Шинжилтийн төсөл амжилттай болвол өөрийн хүсэл дээр нь хийлгэн. Харин бүтлгүүтэх юм бол Сужоныг орхиод зогсохгүй хөрөнгө мөнгө нэрнээсээ хүртэл татгалзаж энэ улс их орноос яв гэсэн нөхцөлтөөгөөр инхүү зааланд орж ирсэн байжээ. Ингээд үзэгдэл солигдсон цаадах чинь найз охинтойгоо уулзаад маргаашнаас эхлээд ажилдаа ор гэж хэлдэг. Юу болсон талаар нь асуухад гэрээгээ заавал амжилттай хийхин тулд хамтдаа зүтгэцгээе гэхэд мэдээж манай хүнч дуртай аргагүй зөвшөөрөн тэгвэл чамайг дарга хүлээн зөвшөөрөх байх гин хоёлоо хичээхээр шийдэж маргаашнаас нь эхлээд л хэвийн ажилдаа явцгаана. Багийнхан нь ахлагчаа бөөр санджигсан. Гүйж ирэн сүйд болоход нь Жуян цаашаа орох гэж байснаа буцаж ирэн тэдэнд амжилт хүснэ. Энэ хэд маань мэдээж бүр гайхчихсан. Сайхан уур амьсгалтайгаар дараагийн төсөлдөө орлоодоо багийнхан нь та хоёр үерхдэг бидтэй яаж болцож байна гэд их хэрэг дурлаа. Бас ажилчдын хоорондын харилцаа ажиллах нөхцөл байдалд үнэхээр чухал шүү те. Энэ хэд маань оройн хоол идэхээр болдог. Манай хэд чинь энэ хоёроо яах бол гэж ажигласаар Жуян өөрийнхөө стейкийг зүсч байснаа Сужоныхтоо солиод тавьчихдаг. Инний харж байгаагээ манай хоёр чинь хоёулаа байгаа юм шиг явж өгнө. Банцанда би ихэвчлэн бусд хүмүүсийг хооллох дуртай л гэж авч байна. За ингээд хэлсэн хүн чинь өөр яалтаач билээ. Гэвч энэ хэд маань ийм хөөрхөн байсан ч бусад хүмүүс нь манай хүнийг бүр үздэггүй. Гэхдээ л Жуяны ганц төврөлт түүнийг тавьшруулчих нь. Энэ хэд дараагийн төсөлдөө ашиглах тоглоом нь дээрэмчний хаан. Жуяны хувьд онцгой хүүхэлдэйн кино учраас найз охиноо энэ сэдвийг сонгосонд нь баярлалаа гэдгээ хэлдэг. Учир нь түүний ээж нас барахаасаа өмнө өгж байсан шүү дээ. Төслөө эхлүүлэн дэлгүүрийн борлуулалт ихсэхийн тулд энэ хэд шаргуу ажилдаа орцгоон мөн тэрнээс гадна нэгэндээ бас хөөрхөн юм үлдээчихнэ энэ хоёр. Ингээд л манай хоёрын аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр Жуян ажлаа амжилттай хийхин тулд өдөр шөнөгүй ажилдаг болсон. Одоогоор имээтэйгээ тохиролцсон талаар хэлээгүй байгаа. Гэхдээ манай хүн анзааран туслагаас нь асуун. Төсөл нь амжилттай болохгүй бол бүх зүйлээ алдах талаар мэдчихдэг. Ингээд уурандаа дэлгүүрийн шин цэцэрлэгт хүрээлэн баригдаж байгаа газар нь очиод яагаад бүх зүйлийг хэлээгүй юм бэ гэхэд энэ ажил нэр төрөөс илүү Сужоныг хизээж алдаж чадахгүй талаараа хэлдэг. Урваацсан зогсож байхад нь гарнаас нь хөтлөөд найз охиноо төвлөр хуурны өмнө авчирч суулгаснаа. Сурахыг хүсч байсан гэхэд манай хүн санахгүй байснаа. Гинэт анх танилцсан үедээ хэлж байснаа сандаг. Жуян би одоо хүртэл итгэж өгөхгүй байна. Одоо бид бие биедээ таалагдах болсонд гэж хэлэн найз охиноо үнсдэг. Сужон маш чадварлаг ажилчин учраас түүнд нэг өдөр Америкт ажиллах урилга ирдэг. Манай хүн шууд татгалзахад төсөл нь дуустал бодож үзээрэй гэдэг. Харин Жуян дэлгүүрийн ажиллаар явж байхад нь бөмбөг тоглож байсан хүүхэд халуун хоолнд яг түлэгдэхээс өмнө манай хүн анзааран амжиж
хизээж холдуулдаг. Хүүхэд нь ээжээ гэж уйлахад аав ээж хоёр нь гүйж ирцгэн манай хүнийг загнаад байдаг за. Жохон хүүхдээ яаж түлхэж чадаж байна гэдэл Жуян би хүүхд түлхэх гэж байхад нь холдуулсан гэсэн боловч арилах чимээнээр нь хүмүүс ч бичлэг хийн. Хүүгийн аав би чамайг мэдээгээр харсан. Миний бяцхан хүүг яаж түлхэж чадаж байна гэд орилоод байдаг. Жуян яаралтай нөхцөл байдал үүсээд ийм зүйл болчихлоо гэхэд хүртэл үгэнд нь итгэхгүй болохоор нь камерын бичлэг шалгаж болно гэхэд хүмүүс айл хэзээ амжаад тэр залуу хоолны газар хүүг түлхэж унгаав гэдэл тухайн үеийн бичлэгийг нь цацчихаж үнийг нь Сужан болон бусд нь мэдцгээв. Жуян бичлэг анх эхэлж тавьсан хүнийг сэжигтэй байна гэж үзэн туслахтаа ол гэж даалгана. Ийхүү цоо ярианаас болоод манай хэдин шинэ ажилд нь асуудал үүсч хүүхдэд илдэг бус ханддаг дарагтаа нь дэрэмчний хаан хүүхэлдэйн киноны талаас хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлэхэд манай хүн хариуд нь нотлох баримт үзүүлэх гэсэн боловч шууд л урдаас нь гэрээг цуслах мэйл илгээсэн гээд уцаа тасалчихдаг. За гэтэл энэхүү хүүхэлдэйн киногийн хүүхдүүдэд таниулсан гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь харлуу нууц нэрээр холбогддог байсан хүн байгаагийн зохиолч нь ярангаа түүнийг хүлээж байдаг. Мэдээж харлуу гэхээр Жуян манай хүн ч орж ирээд шууд японоор ярьлаа. Өөрт нь тэр тоглоом ямар чухал байсныг хэлэн зохиолч нь хөрөнгө оруулж Солонгос таниулсан хүнийг нь мэдмээр байсан юм баярлаа гэдгээ хэлэхэд Жуян өөрийгөө Ёнсугийн захирал гэдгээ хэлнэ. Зохиолч тэгвэл чи Жуян байх нэ гэснээ татгалзах гэж байгаа гэж бодсон чинь Сужан зохиолчийг яг орхоос нь өмнө уулзаад захирлынхаа тэр тоглоомонд ямар их хайртайг нь хэлэн зохиолч татгалзаж байгаа мэт орж ирсэн ч хамтарч ажиллахаар зөвшөөрчихдөг. Ингээд энэ мэдээгээ гэртээ хүлээж байгаа найз охиндоо хэлэн түүнийг ийм байдалд оруулсандаа сэтгэл дундуур байхад Сужан чи амлалтаа санаж байна уу гин анх танилцсныхаа дараа би чамд чи надад найдаж байгин нэгнээ ганцаардуулалгүй төшөх тулгуур болж байхаа амлаж байснаа сандаг. Ингээд орой болж Сужан унтаж байх үед нь Жуян руу тослохын залхан нөгөөх халагдсан хүн нь ус хонсонтой байсан учраас тэр бичлэгийг дамжуулсныг нь хэлдэг. Дараа нь унтаж байгаа найз охиноо удаан гэгчин ширтээд аяархан үсийг нь нэлдэг. Гэвч энэ үедээ Америкаас урилга авсныг нь мэдчихдэг. За ингээд өнөөдөр бол их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаатай өдөр маш олон хүмүүс ирсэн байлаа. Дотор нь нөгөөх алдарт ферми бүтээгдэхүүнүүд, хүүхдүүдэд зориулсан маш тохилог орчин, мэдээж нөгөөх хүсэн хүлээсэн дээрэмчний хааны тоглоомууд. Ийхүү шинжилсэн нээлт нь амжилттайгаар эхэллээ. Жуян тайзан дээр гарan өөрийгөө танилцуулаад өөрийгөө дээрэмчний хааныг удаан хугацааны турш шүтэн биширсэн гээд үннээ хэлчихдэг. Тэгээд бүр эмээгийнхээ хажууд түүнтэй уулзснаа та олон нийтийн өмнө юу болж байна? Залгамжлагч гэдгээ мартаа юу гэхэд Жуян намайг шудраг байгаагүйд уучлаарай. Би зөвхөн танаар хайрлагдахыг л хүссэн. Таалагдсан зүйлсээ ч нууж тэгсэн ч би танаар хайрлуулаагүй. Тиймээс эмээ надад ийм байр суурь хэрэггүй. Төсөл амжилттай болж бид одоо хамгийн өндөр борлуулалтын түвшинд хүрсэн. Тим дамлсан ёсороо Сужаныг ажилд нь үлдээ. Харин намайг халж болно гин өөрийнхөө амьдрмаар байгаагаа хэлэн эмээгээ орхиод л явчихдаг. За гэтэл яг энэ үед нь сэтгүүлчид Сужаныг өв залгамжлагчийн найз охингийн бүгд дайрцгаана. Жуян өмнөр нь орж зогсоод гарнаас нь бариад л гараад явчихна. Ингээд бас л мэдээ нийтлэгдэн манай хүний сэтгэл санаа жоохон хэцүү байсан ч явах талаараа хариу өгөөгүй л байгаа. Ингээд Жуянтай орой уулзан алхацгаана. Удахгүй зул сар болох гээд уур амьсгал орчихсон. Сужан чи бидний анхны зул сар гэтэл Жуян чухал харж байснаа. Энд байж хүлээн зөвшөөрөгдөх хэцүү боломж олдсон дээрээс нь явах хэрэгтэй гэхэд манай хүн шууд за гэж авдаг за. Тэгснэ болоогүй нэгэнт явахаар болчихсон юм чин явлаа гэд төрүүлээ явчихдаг за. Ингээд манай хүн амралтаа аван Жуяныг бүр тоохоо байна. Саяхан л яв гэд байсан хүн чинь өөрийг нь тоохгүй болохоор бөөр гайхчихсан. Өөрийнх нь зураас тариу өгөх дуудлагын ч авахгүй тэгсэн хэрнээ багийнхантайгаа бол яриад байдаг. Манай хүн сүлд нь аргаа барсандаа туслахтаа Сужаныг явуулахын тулд маргаач болов яв. Явсан ч гэсэн санаа зовхгүй гэсэн талаараа хэлтэл туслах нь тэгвэл тэр ууралчихсан юм биш үү гин Жуяны ямар ч хайхрамжгүй хэлсэн нь өөрөө бодохдоо бол манай хүний явсны дараа араас нь явж хамт амьдрах бодолтой байж тэрийгэ ч хэлээгүй. Туслах нь сонсож байснаа л тэгвэл өөрийн биеэр ярилцах хэрэгтэй байж гин зөвлөн. Ингээд гэрт нь очтол манай хүн
байдаггүй. Зөрөөд гэрлүүн явчихаж өөрийнх нь хідэн зүйлсийг авчраад тавьчихсан Сужаныг хараад шууд л тэрвэрээ тавдаг. Би чамаа ганцааран чинь явуулахгүй. Чамтай хамт явна гэж бодсонтоо л шууд хэлсэн гэхэд нэх хөрхэн инээж байснаа. Би ийм зүйл болж магадгүй гэдгийг мэдэж байсан гэдэг. Ингээд болоогүй. Гинтийн бэлэг барих гад юмнуудыг нь зөвгөөд ирчихсэн. Дургүй тавилгануудынх нь оронд солио тавьчихсан байдаг. Бас болоогүй. Хоол хийчихэж баярлаад хоолыг нь амтархан идэж байх үед нь манай хүн явахгүйгээр шийдсэн талаараа хэлнэ. Яагаад гэтэл энд миний хайртай хүмүүс байгаагаас гадна хайртай залуу минь ч байгаа. Хайрладаг бүхэн маань энд байхад танихгүй хүмүүсийн хил амнаас болоод явж чадахгүйгээ хэлдэг. Ингээд хоолоо идсэний дараа хамт ном уншиж байгаад манай хүн унтчихаж дараа өдөр нь Есүс маань гэр бүлийн хамт ээжийнхээ газар эргэж очдог. Яагаад гэвэл өнөөдөр ээжийнх нь төрсөн өдөр. Сужон энэ хугацаанд та миний зүүдэнд чирээгүй. Ямар их санаж байна гэж гэсэн чинь дүүн ээжээ тэр худлаа ярьж байгаамаа. Наадах чинь болцоод завгүй байсан. Найз залуу нь бүр надтай чацуу гэд ээждээ ховлож өгнө. Их чинь чи зодуулаагүй уджээ гэхэд аав нь өхөртөд л харна. Миний охин одооноос эхлээд эрх чөлөөтэй амьдр. Аавдаа халаасны мөнгө өгөх гэж хичээж амьдрах хэрэггүй. Эдхийг хүсснээ идэж, өмсөхийг хүсснээ өмс. Манай хүн аавынхаа урдаас та ачаа болдогвэ гэж ярилцаар гарч иртэл Жуйонч гэсэн ирчихсэн байдаг. Яагаад гэвэл аав ээжийнх нь газар энд байсан байж таардаг. Найз охинтойгоо ирээд өмнө нь би дандаа эмээгээсээ цогтож ганцаараа ирдэг байсан. Харин одоо анх удаага л өөр хүнтэй ирж байна. Сужон гарнаас нь атгаад цаашид хамт ирцгээж бай гэхэд толгой тохино. За харин ааштай эмээ маань ач хүүдээ ширүүн хандаж байсан. Түүнийг ямар их хичээл зүтгэлтэй байсныг нь манай хүний үнэнч туслах нь ойлгуулдаг. Та оройтхоос өмнө уучлалт гуйх хэрэгтэй гэхэд Сужоны хэлж байсан Жуйонд захирлын суудлаас илүү гэр бүл нь чухал гэдгийг санан гэрт нь яваад оччихдог. Жуйонч гэртээ байхгүй байж тааран гэрээр нь дүүрэн тоглоом эргүүлж тойруулж харан ухаан алдах шахаад зогсож байтал Жуйон гаднаас ороод ирдэг. Гэтэл эмээ хүүгээ хараад уучлалт гуйн үннийг хэлэхэд би хүүгийнхээ оронд өгөхийг хүсэж байсан. Гэхдээ би чадаагүй. Эцэг эхээ алдаж гинээс ч илүү хайр хэрэгтэй хүүдээ хамаг бурууг тохож дэндүү удаан зовоочихлоо. Одоо хэлэхэд дэндүү оройтсан ч намайг хамгаалж байсанд уучлаарай гин чин сэтгэлээсээ уучлалт гуйж твэрдэг. Ийхүү манай хүн дараа нь найз охин дээрээ ирэн хамт хийсэн нууцлалын гэрээгээ цуслан ажлынхантайгаа хоолнд орж караокед хүртэл ороод нэлийн хөвгөлдөж байгаад манай хүн тас энэ хоёр маань гадаа салхинд суунгаа. Сужон түүний цаган дээр байх Сужон хизээнээс эхлээд надад хөөрхөн харагддаг болсон юм болоо гэсэн дууг нь сонсчихдаг. Маргааш өглөөс хэрэгтэн цаган дээрх дуугаа шалгадаа гэтэл хөөе чи согцсон ч гэсэн хөөрхөн харагдаж байна гэд үлдээчихэд. За харин Симон энэ хоёрын хувьд хосуудал болсон хойно маргалдаад эвлэрч байгаа нь үйлчлүүлэгч нь нэгсэж ачааллаа дахаа байсан. Ингээд дараа нь манай дөрөв зугаалганд явсан чинь энэ хоёр маань тоглоод цаад хоёр нь бөөр уйдаад нойр нь хөрчихсөн. Тэсгээ байгаад хамтдаа алхахаар явна. Манай хүн чинь найз залууга халамжлан ороолт ороож өгөхөд энэ үед нь анхны цас ордог. За харин Симон хайртай бүсгүй дээ. Цаашид зовоохгүйгээ хэлэн насан туршдаа хамт амьдрцгаая гэхэд гүйж ирээд л тэрвэрчдэг. Дараа нь ажил дээр Жуйныг зогсож байхад манай хүн аавтайгаа орж ирснэ. Ах өөрийгөө хувьцаа эзэмшигч гэж танилцуулдаг. За Сужонч энэ талаар саяхан мэдэж охиныгоо энэ компанид орсны дараа хувьцаа худалдаж аван дэлгүүрийн борлуулалтын хувь 2 дахин өссөн учраас хувьцаанд дагаад өсчихөж ах ажилчдын хичээл зүтгэлд баярлалаа гэдэл инээн бас болж дээ. Эмээ энэ гурыг харснаа ирээд охиноо сайн хүмүүжүүлснийг нь хэлэн Сужоноос уучлалт гуйдаг. Бүх зүйл амар амгалан яасан гоё юм бэ те. Өнөөдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар Жуйон даргын албан тушаалаа хүлээж авлаа. Манай хүн чинь ганцаараа ирдэг байтал одоо бүр хоёулаа болоод ирж хинээс ч юу ч нуухгүй өөрсдийнхөөрөө мөн гинтийн зүйл болж Сужон маань хэсгийн даргаар томилогдсон дүүн хүсэн өрөөддөг байсан гал сөнөөгчийнхөө ажилд орон манай хүн баярлж ийн гэд дүүгийнхээ хамаг үсийг нь зулгаагаа тайчхнаа бас. Ингээд ч сайхан зүйлүүд дуусаагүй Жуйон маань зүйлд бэлэглэн албан ёсоор гуйхад энэ удаад ашгүй зөвшөөрлөө. Манай хүн чинь бас хадминдаа амьдрнаа гэж байгаа. Ийхүү аз жаргалтайгаар энэ кино маань энд хүрээд өндөрлсөн юмдаа бүх ангийн турш хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ кинон таалагдсан бол сэтгэгдэл хэсэгт цагаан зүрхүүлдээ онигтой мэдэгдээрээ за ингээ дараагийн олон гоё кинонуудаар уулзтлаа. Түр баяртай.